5 толгой транс компани Эпс Групп Мөртөн Монгол төмнийг минь одрын бурхан өнөд ивэг болтугай. Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай. Алтай таван богдоос оюул зүйлийн модод хамар хүртэл Монгол ширийн даваанаас орвог гашууны бор толгой хүртэл агуу удам дэлгэр Монгол эх орны минь алтан наран анхлан манддаг Дорнод Монголын уудам ихээр талаас Төмний студийн уран бүтээлч хамт олон түмэн олон үзэгчтэй охиндаа энэхүү нэвтрүүлгийг төлөвлөхөд бэлэн боллоо. За билийн өдрийн доотлын 17 дугаар жарны Урвуудаг чимэг шорон гахаа жилийн зуны тэргүүн ширагчин могой сарын шинийн 18-ны өлзөө өчрөд үрдсэн бэлэг цан өдөр буюу аргын тоотлын 2019 дугаар оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дорн аймгийн цагаан уусмын яриад Монгол улсын тодмонлоо төвдөн дайчин бат зэрэг Монгол улсын тодмонлоо сүмээ сүрэнгийн ан уяга Дорн аймгийн Мартад сумын яриад Монгол улсын мандаа байж Батчрын зөндөө атар Дорн аймгийн цагаан уусмын яриад Монгол улсын шинхэн алдарт байж Хүнсэнгийн ганжууд нарын тэргүүтэй Дорны өнөг гал уянаас зохион байгуулсан ирээдүйн өмнөх 2019 сургалтын анхоо Дорн аймагт анхлан зохион байгуулагдсныг энэ өдөр эрхэм үзэгчтэй авахындаа бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За хатан хэрлэн ижээ болон хан өндөр хан уулынхан арармаад орших Дорн аймаг гэдэг бол яахан аргагүй эрдээр үеэсэн бас эрдэн төгс уяачид эрдэн нүрдэн хурц үлэг мөр доран алдартаагаас гадна ариун баялаг түүхийн их одоо өлгий зайхан нутаг байгаа. За 2007 оноос эхлэн одоо анхлан зохион байгуулагдаж эхэлсэн ирээдүйн өмнөх өндөр уутад хурдан дагны уралдаан жил бүр одоо уламжлалт зохион байгуулагдсаар өнөө жилийн энэхүү Дорны өнөг гал уяаны хамт олон Дорн аймагта анхлан зохион байгуулсныг түмэн олон үзэгчтэй охиндаа Дорн аймгийн Баян Дүмэн сумаас одоо бэлтгэн үзүүлэхэд бэлэн болсон. За Дорны өнөг гал уяа бол одоо дээр дурдсан олон сайхан алдарт манлай тод манлай авьяачтаас гадна за Монголын мөрөн спорт уяачдын холбооны тэргүүндэд ерөнхийлөгч Монгол улсын тод манлай авьяач Төмрөө хатрын гал утрага за мөн одоо Монгол улсын манлай авьяач Гончигжуугийн мөнгө сайхан Монгол улсын манлай авьяач Намдгийн Хүрлээ нарын тэргүүтэй бас одоо олон сайхан эрдэм төгс уяачид эрдэн нурдан хурц үлэг мөрдөн Дорны өнөг гал уяанд одоо ариалагдсан үйд сойж төрөлсийнхаа их хөрс зангал наадам болон засгийн газрын бүсийн уралдаанаас олон сайхан ариг төр үрдсэн ийм одоо манай улсын шилдэг сайхан гал уяа байгаа. За ингээд Дорн аймгийн Дорны өнөг гал уяа, Дорн аймгийн мөрөн спорт уяачдын холбоо, за мөн одоо Дорн аймгийн Баян Дүмэн сумын засаг даргын намын газартай хамтран зохион байгуулсан ирээдүйн өмнөх 2019 хурдан дагны уралдаан энэ өдөр өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж за ирээдүйн одоо хурдан шандас түмэн нөхөд одоо гарааны зухаа руу хөтлөхөд бэлэн болсон байгаа дургуун мөчийг өчтэй охин бол одоо долдон харж байна. За энэхүү уралдаан бол одоо өдгөөгөөс 12 жилийн дэртээ юу одоо 2007 онд анхлан одоо зохион байгуулагдаж тухайн үед Монгол улсын тод манлай авьяач авто трейд компани ерөнхийлөгч Пүрмийн дүүрийн хурдан бардаах түмний ихийн алтан жилдээ өргүүлж байлаа. За 2008 оны ирээдүйн өмнөх хурдан дагны уралдаан Монгол улсын тод манлай авьяач Төмрөө хатрын гал утрахын хурдан зээр талцсан бол одоо түрүү магнад хурдалж байсан дүүхтэй 2009 оны ирээдүйн өмнөх хурдан дагны уралдаан Монгол улсын тод манлай авьяач Ононгийн Батболгийн хурдан эрдэг хурдлаад за тэр жилийн одоо яг энэ луун дээр зохион байгуулагдсан засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаан мөн одоо аяр гэдэж байсан дүүх байдаг. За 2010 оны одоо ирээдүйн өмнөх хурдан дагны уралдаан Монгол улсын тод манлай авьяач Эрдэнэ нутгийн эрдэнэ чулууны хойж хурдлуулсан Ховд аймгийн буян сумын Эрдэнэчин намны хурдан зээрдэг одоо түрүү магнад хурдалж байлаа. 2011 оны ирээдүйн өмнөх хурдан дагны уралдаан Дорн аймгийн цагаан уусмын яриад Монгол улсын тод манлай авьяач Дорны өнөг галын төвдөн дайчин бэлтэргийн хурдан халтар дагуул одоо хурдалж байсан дүүхтэй. Өдгөөгөөс 8 жилийн өмнө бол одоо Дорны өнөг гал уяаны хамт олон одоо ирээдүйн өмнөх хурдан дагны уралдааны түрүү магнаг одоо хүрдэж байсан. Мөн одоо 2008 онд Дорны өнөг галын Монгол улсын тод манлай авьяач Төмрөө хатрын гал утрахын хурдан зээр дагуул одоо түрүү магнад хурдалж байлаа. За Монгол улсын тод манлай авьяач төвдөн дайчин бэлтэргийн хурдан халтар даг 2011 онд төрүүлээ. За улмаар бол одоо өдгөө энэ цагт бас одоо эрд хурдалж байгаа. Аранга аймгийн их тамир сумын угуул аймгийн алдарт түргэн төрийн амбалтын хурдан бор болон за ажны савдэр гэж хоёр одоо халсын хурдан дүмнэх одоо тэр ирээдүйн дүмнэхэд одоо төрүүлж байсан халтар гүнээс бол одоо гараад байгаа гэдгийг үзэгчтэй охин бас одоо сайн мэдэх байгаа.
За 2012 оны одоо энэ уралдаанд Монгол улсын мандаа байж Бэлзэгийн Удам баатрын хурдан халтардаг одоо дөрүүлээд тэр жилийн бас одоо улсын хөрсөнгөд нааданд ам хүзүүн сурлаж байсан дүүхтэй Хязаалан мөрийн бас одоо улсын хөрсөнгөд наадмын эрлий дундас нэмэрдийн уралдаанд аяр гэж байсан баха. 2013 оны энэ уралдаанд Монгол улсын мандаа байж намгийн хүрлээгийн хурдан тэр дагаас одоо дөрөвмгнээ дурдж байлаа. За 13 оноос хойш одоо ганц нэг жил өндсөн байдаг баг. За мөн одоо Төв ангийн алтан булаг сумын яриад Монгол улсын одоо алдарт үе цолны усхан тун ойрхон яваа Муммас компани тэгэхээр дууржвын өндргийн хурдан хээр дагаас одоо 4 мөнгөнд хурдалж байлаа. За өнгөрсөн жил одоо энэ ирээдүйн өмнөх 2018 уралдаан бол одоо Сүхбаатар аймгийн Түмэн зөв сумын зохион байгуулагдаж Дорн аймгийн цагаан овоо сумын Баяр сайхны хурдан хонгор алдсандаа түрүү мөнгөнд хурдаа дахгүй ягаар улсын хөрсөнгөл наадамд одоо мөн дөрүүлээд алтан дөрөвөний зүүн бүсийн шиг наадамд айргийн одоо 3 туталсан. Энэ уралдаанаас бол одоо олон сайхан ирээдүйн өмнөх одоо төрөн гардаг гэдгийг одоо нэгэн ном баталгаа болж одоо өнгөрсөн жил түрүү мөнгөнд хурдалсан Баяр сайхны хонгор алдсандаа улсын наадам болон бүсийн наадамд одоо айргийдээ дөрүүлсэн. За мөн одоо өнгөрсөн жил ам үзүүнд нь Өвөрхангай аймгийн Харьяат улсын хурлын гишүүн Янгүүгийн Сүдбаатарын хурдан хонгор дааг нь ам үзгүүдэд хар дааг нь айргийн давд урдалж байлаа. Өвөрхангай аймгийн хар орон сумаас алтан үеийн хэр дааг айргийн 3 урдалж байсан бол Төв ангийн алтан булаг сумын яж ганцхан Хадбаатарын хурдан халдсан даагаас одоо айргийн 4 урдалж байсан санагдаж байна. За ингээд одоо өнөө жилийн 2019 оны ирээдүйн өмнөх хурдан даагны уралдаан бол одоо Дорн аймгийн Баян Нүмэн суманд одоо анхлан зохион байгуулагдаж байгаа нэ. За энэ уралдааныг бол одоо Монгол улсын шинэхэн тодмонтой Төвчөн дайчин Батцэрэг дэргүүнтэй Дорны унаг галуу яны хамт олон бол одоо энэ Дорнод Монголын уудам ихээр талд энэ одоо нутгийнхаа алтан ширгал дэвжээнээр одоо анхлан одоо зохион байгуулж байгаа нэ. За ингээд хурдан даагны уралдаанд газар тоглорсон 40 хурдан яндас ирээдүйн өмнө нөхөд энэ өдрийн тэнгэр дээр алтан доосон оркоор гараа найдвархаараа хөдөлж байгаа нэ. За Дорн аймаг өнөө жил одоо зуны дэргүүн дартаага өчнөд долгосон газрын гарц одоо том сайхантай байгаа юм байлаа. Өнөөдрийн энэ хоёр зингэл наадмыг хамгийн олоос Хөвсгөл аймгийн галт сумын аймгийн алдарт юу яаж нацаг дөрж бол одоо хурдан хэр дартаагаан зорин ирсэн байлаа. 8 жил дөржийн нацаг дөрж гэж нь Дорн аймгийн хэрдэн сумын аймгийн алдарт яаж Атуучин Мянбагийн хөө намнан дөржөөр одоо дамжиж гарсан алдартыг ягаан хандсан мөрний эзэн за нацаг дөрж яаж бол одоо дүүгийнхээ хурдан хэр дагыг одоо хоймор нутгасаа үйд сойж өнөөдрийн хоёр зингэл наадмыг хамгийн олоос одоо зорж ирсэн бас одоо энэ наадмын нэгэн сайхан чимэг байлаа гэдгийг үзэгчтэй хүндээ дуулгах зүйтэй баг. За ингээд Дорн аймгийн Баян Нүмэн сумнаас зохион байгуулагдаж буй ирээдүйн өмнөх 2019 уралдааны хурдан даагны уралдаан янз шалгахаар газраа цугласан 40 хурдан янзас ирээдүйн өмнөх гарааны зурхаар хөдөлсөн. За хуучин бол одоо $1000 уралдаан гэж одоо нэрлэгддэг байсан бол өнөө жил Дорны унаг галуу яны хамт олон бол одоо бүртгэлийн хураамжийг бол одоо сая төгрөг болгосон байгаа. За ингэснээр юм бас одоо олон сайхан уяачдыг хамарсан үнэхээр өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж хол орын олон сайхан уяачд хүрэлцэн ирсэн байлаа. За энэ хамгийн наадатын бадгаа сайхан хонгор дааг бол одоо Дорн аймгийн 3 цагаан сумын яаж Батчулууны Түмэн үлдсэн өнөхөн одоо Говьолтой аймгийн Алиун сумын Түмбаатрын Утган бэрийн хурдан хонгор дааг одоо мордсон байгаа харагдаж байна. Эдний үеийн дээрээс одоо 4-5 дааг одоо мордсон байлаа. Дундгой аймгийн нарны хөлөг мөрөн спорт уяачдын холбооны дэдэргүй аймгийн алдарт яаж Нямбугийн Бэм мөкгийн хурдан хээр даагийн ногоон зэжнэтэй цагаан овцтой үгэлтэй мордсон байгаа харагдаж байна. За мөн одоо өнгөрсөн жил хурдан халтан цагаан 6 дагуулж байсан Аранга аймгийн Хотон сумын Ариад нийслэлийн алдарт бай Дулумдрынгийн дагсран эдний үеийн дээрээс одоо 3 дааг мордсон хамгийн ард талд нь 12 номертэй сайхан халтар дааг нь одоо мордсон уршилж байгааг одоо үзэгчтэй хаан харж байна. За ингээд ирээдүйн өмнө нөхөд одоо энэ уралдаанаас тодрон гардаг 2007 оноос хойш одоо уламжлалгын зохион байгуулагдсан хурдан даагны уралдааны 2019 дугаар уралдаан бол одоо инхөө өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж Дорны унаг галуу яны хамт олон энэ хоёр зингэл наадмыг одоо Дорн аймгийн засаг даргын намын газар болон Дорн аймгийн мөрөн спорт уяачдын холбоо за мөн одоо Дорн аймгийн Баян Нүмэн сумын засаг даргын намын газартай хамтран үнэхээр өргөн дэлгэр сайхан зохион байгуулсан хурдан даагны уралдаан 11 км-ийн алсаа шандас шалгана. За Дорны унаг галуу яныхан бол одоо 2008 онд Монгол төрийн хөрс зингэл наадмыг түрүү мөгнөө одоо өрсөж өгсөн дүүхтэй Монгол улсын мандаа уяаж Утчрын Сүдбаатар тухайн үед аймгийн алдарт бай цолтойдон за Монгол төрийн хөрс зингэл наадмыг зорин өчөж одоо Матад нутгийнхаа нарыг Дорнод нутгийнхаа нарыг өндөр дөргиж алдартыг туул хул үрээген бол одоо Хязаалан насанд нь түрүү мөгнөө турдлуулж өгсөн дүүхтэй за Монгол улсын тод мандаа Төвчөн дайчин Батцэрэг 2007 оны боржгон даншиг наадмаас одоо хурдан бор Хязаалангаа түрүү мөгнөө одоо хурдлуулсан тэр цаг мөчөөс хойш одоо Дорны унаг галуу яны хамт олон бол яахан аргагүй одоо Монгол төрийн хөрс зингэл наадмын одоохон сайхан нааддаг ийм одоо түүх одоо бичигдэж эхэлсэн дүүхтэй. За Монгол наадмыг одоо Дорны унаг галуу яных нэггээр төсөөлөхөд одоо том бэрх болсон. Энэ галын хамт олон бол одоо жил болгон Дорнод Монголынхаа уудам ихээр талаас унган дөрмөл хурдан хурд хөлөгмөртөөгөө өрөлдсөн очиж төр улсынхаа ихээр зингэл наадманд олон сайхан ариг төр үрддэг. Ийм одоо манай улсын шилдэг сайхан одоо хамт олон галуу яа болсон. За ингээд Дорн аймгийн цагаан овоо сумын Харьяат Монгол улсын одоо шинэхэн тод мандаа аваад Төвчөн дайчин Батцэрэг болон Монгол улсын тод мандаа аваад Сумья сүрэнгийн үеийг Монгол улсын мандаа аваад Утчрын Сүдбаатар
За Монгол улсын шилхэн алдарт уяаж Хүнсэнгийн ган чулуун нарын дэргүүтэй дорны унаг гал уяанаас одоо дорны дутагтаа анхлан зохион байгуулж ирээдүйн өмнөх 2019 суралдааны хурдан дааны уралдаан чандас шалга өлгөөд төхөөрөмжөндөө гүйцэд сайхан урж байгаа торгон мөчийг үзэжтэй ахын долдон харж байна. За энэхүү уралдааныг бас одоо ингэж сайхан дэлгэрэнгүй үзүүлэхэд бид бүхэнтэй дорны унаг гал уяаны сан утсаар бас одоо хамтран ажилласан гэдгийг үзэгчтэй ахындаа одоо дуулгаж баярлсан талснаа илэрхийлхэн зүйтэй баг. За дорны унаг гал уяаны гишүүн сан утсаар бас одоо энэ уралдааныг одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулахад ихээхэн одоо үүрэг гүйцэтгэж оролцсон ийм одоо хүн байгаа. Мөн одоо дорны ангийн цагаан уусмын бүшимэд сайхан байна. Ер нь одоо олон хүний гар сэтгэл нийлж өнөөдрийн уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдсан. За ингээд таан бол одоо үндсэндээ эрэг хэр бэлэн болсон байгаа дурган мөчийг үзэгчтэй ахын одоо долдон харж байна. 2007 оноос хойш одоо зохион байгуулагдж эхэлсэн ирээдүйн өмнөх хурдан дагны уралдаан өнөөдөр одоо Дорн аймагт зохион байгуулагдаж Баян Нүмэн нутгийн Нингэрдэр алтан носон оройгоор 40 хурдан шандас ирээдүйн өмнөх хүүд төхөөрөмжөндөө бол одоо гүйцэд сайхан хүрсэн. За хөржидөө Дорн аймгийн Баян Нүмэн сумнаа зохион байгуулагдж Дорны унаг гал уяанаас одоо гартан зохион байгуулж байгаа ирээдүйн өмнөх 2019 суралдааны хурдан дагарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж Төв аймгийн сэргэлэн сумын харьяат Монгол улсын мандаа байж онон юм батуултын хурдан хайртаг өнөөдрийн хөрцөнгөл наадмын хурдан дагны уралдааны хөнгөн дээр гарч ирлээ. Аранхан аймгийн Хотон сумын Дулумсрынгийн логзрынгийн хурдан алтардаг айргийн урав дээр гараад ирсэн уршилж байгаад саарал тэжнэтэй сайхан зээрдэг Монголын мөрөн спорт уяачдын холбооны дэд ерөнхий хэлэгч Төв аймгийн Баян сумын уяач Баасан дөрөнгийн нэмжүүгийн хурдан зээрдэг ам хөзөн дээр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Мөн одоо хүй мандлагал уяаны төмөндөрийн их үеийн үе чурдлуулж байгаа Сүхбаатар аймгийн дэрэн сумын уяач за гончгийн зүгтэрлийн хурдан хээр дагаас одоо айргийн 5 дагны хардал дээр 6 дээр гарч иржээ. Энэ дундад одоо улаан өцтэй өгөхтэй сайхан ном алтартаа гүйцлээд байгаа Төв аймгийн алтан бүлэг сумын аймгийн алдарт уяач за Батүнгийн Батхүү алдартын үе журдлуулж байгаа Өвөр хангай аймгийн уян сумын Даван рууган баатын хурдан хэрдэг одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За ингээд хурдан дагны уралдааны хөнгөн дээр Төв аймгийн сэргэлэн сумын Монгол улсын мандаа яаж ононгийн батуултын хурдан хэрдэг өнгөлсөн хэвээрээ ам хүзүүн дээр нь Ар хангай аймгийн Хотон сумын уяач Дулумсрынгийн логзрынгийн хурдан халтартаа гараад ирсэн Төв аймгийн сэргэлэн сумын Гаммалтын инкубаторын хурдан одоо 3 дээр нэмж дэргүүний хурдан зээрдэ гараад ирсэн одоо уршилж байгаа үзэгчтэй ахын харж байна. Цаатлын хэдэн дагных нь өнгөн дээр Өвөр хангай аймгийн уян сумын Даван рууган баатын хурдан хайртаа гараад ирсэн бол мөн одоо Дорн аймгийн 3 загал сумын Бачулууны төмөн өлзийн хурдан одоо Говьолтой аймгийн халуун сумын Түнбаатарын Отхон бэрийн хурдан хонгор даагаад за Говьсөнбөр аймгийн Дорнов аймгийн алдарт бияж Хатуучин Нэмбаатар хүйжурдуулж байгаа үзүүрийн хэдэн даган дээр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За тэр цаатаар одоо хийн дээр яваад байгаа цагаан утастай үхэдтэй цэжнэтэй сайхан алтар даагуул одоо Доннов аймгийн Холцмын аймгийн алдарт бияж Нямбугийн Мэмүгийн хурдан алтар даагваа. Наатаар нь Дорны унаг галын Монгол улсын төдмөндөө Төвдөн дайчдын батлагийн хурдан хайрдаг нэг номертой мөрцөн үзүүрийн хэдэн даган дээр залгаж байгаа харагдаж байна. Төв аймгийн Баян Нүмэн уяач Ган сүхийн инколтын хурдан хардаагийг Дорн аймгийн 3 загал сумын Бачулууны төмөн өлзөө үйсэн өнөөдөр үзүүрийн 10 даган гараад ирсэн байна. Энэ наадлаар 14 номертой мөрцөн улаан шарвцтай үхэдтэй сайхан алтар даагуул одоо Аранхан аймгийн Хотон сумын уяач нийслэлийн алдарт бияж Дулумсрынгийн логзрынгийн хурдан халтар даагнаас одоо гараад ирсэн уршилж байгаа Төв аймгийн алтан бүлэг сумын аймгийн алдарт бияж Батүнгийн Батхүүгийн үе чурлуулж байгаа Моммаас компани зэрэг дууржмын өндргийн Гамбэрийн хурдан зээрдэ гарч ирсэн уршиллаа. Энэ хамгийн наадлаар нь улаан утастай үхэдтэй уршлаад байгаа. За цаатлын хэдэн дагны хардаад одоо тэр хийн дээр яваад байгаа ногоон дэжнэтэй сайхан хар даагуул одоо Дорн аймгийн 3 загал сумын Бачулууны төмөн өлзөгийн унган адуу Төв аймгийн Баян Нүмэн сумын Ган сүхийн инколтын хурдан хардаг байна. Түүний хардал дээр Дорны унаг галын Монгол улсын мандаа уяач Тэндбаатарын одоо хурдан хардаа гараад ирсэн хэдэн хоногийн өмнө Дорнын цагаан аваад их холдрүүлсэн юм одоо дааг юм байлаа. Ахиад одоо Хөвсгөл аймгийн Шинэ Нэвтэр сумын харьяат Цэрэнбатын Жимэд уугийн хурдан хүрэн даа гараад ирсэн Монгол улсын дод мандаа уяач ононгийн батуулыг үе журдлуулж байгаа. За үзүүрийн дагнуудыг үзэгчтэй охинд ахиад сайхан харуулхад за дууржмын өндргийн Гамбэрийн хурдан зээр дагны хөнгөн дээр ногоон утастай үхэдтэй сайхан хайртаа гараад ирсэн байна. Энэ бол одоо өнөөдрийн наадмыг хамгийн холоос зорж ирсэн Хөвсгөл аймгийн галт сумын уяач намнил дөржин брүүдэрчийн хурдан хайртаа гарч ирсэн уршилж байгаа. За ингээд өнгөний дагнуудыг одоо үзэгчтэй охиндаа сайхан харуулж ирэхэд за Аранхан аймгийн Хотон сумын уяач Дулумсрынгийн логзрынгийн хурдан хээр даг нь одоо энэ хэдэн дагны хамгийн ардалт нь байна. Улаанбаатар хотын хан уулуургийн Мягмар сүрэнгийн алтан өчрийн хурдан бурдаг арын хэдэн дагныхаа өнгөн дээр гарч ирлээ. За дөрвөн даг нь бол одоо тасарсан байгаа. Төв аймгийн алтан бүлэг сумын аймгийн алдарт уяач Батүнгийн Батхүүгийн үе чурлуулж байгаа Өвөр хангай аймгийн уян сумын Даван рууган баатарын хурдан хээр даг одоо хамгийн ардалт нь байна. За энэ хээр дагны эцэг нь бол одоо Дорн аймгийн Хөлбөмбөр унган хулгаар хээр азраг байдаг. Их нь бол одоо цэвэргүй юм байна. За цаатлаар нь одоо хөшөө өлгөөд байгаа хээр дагуул одоо Монгол улсын мандаа байж ононгийн батуултын хурдан хээр даг. За дундалд нь яваад байгаа ягаан зэжнэтэй шар утастай үхэдтэй алтар дагуул одоо Аранхан аймгийн Хотон сумын уяач
Дулам давсрынгийн хурдан богн алдардаага 3 дээр гараад исэн жижигхэн алдардаага бол одоо Харан аймгийн өндөр улаан сумын үеж тогтго 2-ын дутгар жаргалын одоо хурдан хээрдэ гараад исэн уршилж байгаа бол Улаанбаатар хотын хан уулдургийн үеж Мягмар сүрэнгийн алтан өчийн хурдан бордааг араас одоо агсарч ирээд үзүүрийн дөрвөн даартайгаа нийллээ. За тэр бордааг бол одоо Монгол улсын тутмандаа байж Төмөр Баатарын алдархын англи алдарханыхан төлөө за их нь бол одоо Сүхбаатар аймгийн халдсан сумын энэ шин ууган бэрийн улсын аян жил дайрагдж өссөн хурдан алтар азарханыхан төл одоо сайхан хэргүй байдаг. За энэ бордаагтай эцэг нэгтэй хоёр адуу бол одоо нэг нь одоо улсын наадам дөрүүл нөгөөх нь одоо засгийн нутгийн баруун бүсийн хурдан бордын уралдаанд мөн одоо дөрөв магнад хурдсан байдаг. За ингээд 5 дааг бол одоо тасарсан байгаа. Ари хэдэн даагныхын өнгөн дээр өнгөрсөн жил дөнгөн гарав хурдан хэр азархан харигдуулсан Сүхбаатар аймгийн дэргэн сумын байж Гончгийн зүтгэрлийн хурдан хэр дааг байна. Мөн одоо Хоёртой аймгийн халуун сумын үеж Түнбаатарын утган бэрийн хурдан хонгордаа гараад ирсэн байгаа. За энэ хонгордааг бол одоо Дорн аймгийн 3 цагаан сумын Батчулууны түмэн өлзөгийн Ипагон дуудлагатай одоо англи алтар азарханыхан төлөө өнгөрсөн жил эцэг нэгтэй дааг нь алтан өвөний зүүн бүсийн нэшиг наадам дөрүүлсэн. За наадалд нь одоо номерын дөрвцэн үгээтэй сайхан алтардаа гараад ирсэн хүй мандалгын Монгол улсын мандаа түмэн дэлгэрийн их хоёрын үеж хурдлуулж байгаа. За энэ нөгөө Гончгийн зүтгэрлийн хурдан хээр дааг бол одоо гараад ирсэн. За энэ номерын дөрвцэн үгээтэй сайхан алтардааг бол одоо энэ Төв аймгийн зүүн мод сумын Самбуугийн Батөрчийн хурдан алтардааг шиг үзэгчтэй. Монголын мөрөн спорт уяачны холбооны дэд хөрөнгөлөг Төв аймгийн баян сумын үеж Баасан зүрэнгийн нэмжүү хурдан зээрдэг түүний ард тал дээр байгаа. За мөн маслаг компани дууржвийн гамзргийн гамбэрийн хурдан зээрдэг энэ хэдэн дааны хөнгөн дээр Дорны Өнөглөлийн Монгол улсын мандаа байж Батцрын Зэнд Баатарын хурдан хар дааг наадлаар нь орж ирсэн уршилж байгаа. Арын 3 даагныхын наадалд нь Дундгой аймгийн хол сумын хугал нарны хөлөг спорт уяачны холбооны дэд тэргүүн аймгийн алдарт байж Нямбугийн баян мөнхийн хурдан хэр дааг байгаа харагдлаа. За Баасан зүрэнгийн нямжив дэргүүний хурдан зээр дааг бол одоо өдөр хэдэн даагтай уралдаж байгаа. Жаахан үлдэж байгаа харагдаж байна. Араас нь одоо тэр ногоон хувцастай үхэтэй сайхан хэр дааг энэ хэдэн даагныхаа өнгөн дээр гарч ирсэн. Өнөөдрийн наадмыг одоо 1600 км-ийн асаас одоо зорин ирсэн Хөвсгөл аймгийн галт сумын үеж Намжид дөрчин бүрдэрчийн хурдан хэр даага. Хөвсгөл аймгийн галт сум зохион байгуулагдсан аймгийнхаа бүсийн уралдаанд төрүүлжээд ирсэн ийм одоо хурдан дааг байгаа. 3 даагны дундалд нь Дундгой аймгийн хол сумын Нямбугийн баян мөнхийн хурдан хэр дааг байгаа. Хамгийн ардалт нь Хөвсгөл аймгийн Шинэ Нэвтэр сумын аймгийн алдарт үеж Цэрэнбатын Жимэд уугийн хурдан хүрэн дааг бол одоо гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй авах гарлаа. За нэмжив тэргүүний одоо хурдан зээр дааг нь гараад ирсэн байгаа. Баасан зүрэнгийн нэмжив үеж өнгөрсөн жил одоо улсын наадмын хязгаарлангүрээ хайрагдуулсан Дүнжин гаругийн хурдан хоёр азаргуус одоо төрүүлж хайрагдуулсан ийм одоо уяж хүн байгаа. За Монгол улсын тодмандаа төвдөн дайчдын Батөргийн хурдан алтардааг Арын 3 даагны хамгийн одоо цаадалд нь байгаа харагдж байна. Өнгөн дээр нь цэнхэр хувцастай үхэтэй сайхан хонгордаа гараад ирсэн байгаа. Энэ бол одоо Монгол улсын тодмандаа төвдөн дайчдын Батөргийн унган намгатай хонгордааг байсан байгаа. Мөн одоо Улаанбаатар хотын хан уулдургийн нэргүүн хангалын хурдан хонгор халдсан гэж даагаас одоо мартаж байсан санагдаж байна. За ингээд одоо үзүүрийн хэдэн даагны хамгийн ард талд нь Дундгой аймгийн хол сумын хугал аймгийн алдарт бие Жаргал найрагт Нямбугийн баян мөнхийн хурдан хэр дааг гараад ирсэн. Энэ бол одоо бэлэг дэмрэл тодмонлогийн 99 гэж алдарханых нь одоо төлөө өнгөн дээр нь Хөвсгөл аймгийн Шинэ Нэвтэр сумын Цэрэнбатын Жимэд уугийн хурдан хүрэн дааг одоо гараад ирсэн уршилж байгаа. Хөвсгөл аймгийн галт сумын яаш Намжил дөрчин бүрдэрчийн хурдан хэр даагыг түүний төрсөн ах Намжил дөрчин нацаг дөрж одоо уяслагыг тааруулж байгаа. Өнөөдрийн наадмыг хамгийн холоос зорж ирсэн юм одоо хурдан дааг байгаа. Төв аймгийн зүүн мод сумын Самбуугийн Батөрчийн хурдан халтар даагаас одоо тархины хэдэн даагтай сайхан зулраад байгаа. За энэ бол одоо хүй мандалгад уян дээрээс өнгөрсөн жил хүй мандалгын Монгол улсын тодмандаа түмэн дэлгэрийн их хоёр ирээдүйн өмнөх хурдан даагны уралдаанд одоо 2 дааг айрагдуулсан юм одоо уяж хүн байгаа. За ингээд Монгол улсын мандаа байж Батцрын Зэнд Баатарын хурдан хардаа хамгийн заадлаар нь ирээд үзүүрийн хэдэн даагтай залгалаа. За энэ наадалд нь бол одоо Төв аймгийн Алтан мөлөг сумын аймгийн алдарт байж Батмөнхийн Батхүүгээ үеж хурлуулж байгаа. Өвөрхөн аймгийн уян сумын байж Даваа нургийн Баатарын хурдан хэр дааг байгаа. Мөн одоо Батхүү алдартыг үеж хурлуулж байгаа. Мөн маслаг компани зэрэг дууржвийн гамзргийн гамбэрийн хурдан зээр дааг гараад ирсэн байгаа. Зээр даагтай эцэг нэгтэй хурдан хэр дааг нь бас ирээдүйн өмнөх хурдан даагны уралдаанд төрүүлж байсан. Ахиад одоо зээр талцсан дааг айрагдж байсан байгаа юм. За дууржвийн гамзргийн одоо хурдан зээр дааг бол одоо ингээ үзүүрийн хэдэн дааган дээр нийлээ. Мөн одоо Харан аймгийн өндөр улаан сумын доктор жаргалын хурдан хэр дааг дундалт нь гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй авах гарлаа. За ингээд өнгөн дээр өнөөдөр бор дааг нь гарч ирсэн байна. За ононгийн молдогийн хурдан хэр дааг бол одоо очтой хүндэргэн байгаа. Олон даагийг дөнгөж төхөөрөмжийн дээрээс одоо өнгөлөөд гарсан. За одоо харин өнгөн дээр Улаанбаатар хотын хан уулдургийн уяаж Мягмар сүрэнгийн алтан учрын хурдан бор дааг гарч иржээ. За мөрнийхэн бол одоо Мойко гэдэг нэрээр нь хамтахгүй сайн мэдэн сүүлийн одоо 7-8 жил төв зэнгэлдэг хүрээнд орж одоо тасралтгүй хурдан хурцуулгын мөрдөө цодлуулж байгаа ийм одоо шилдэг залуу уяаж юм бэ. Улаанбаатар хотын хан уулдургийн Мягмар сүрэнгийн алтан учрын хурдан бор дааг завхан ангин тосон зөнгөл сумын Монгол улсын тодмонлоо байж Монгол улсын одоо Монголын мөрөн спорт уяажны холбооны тэргүүндэд ирэнгэлэгч Төмөр Баатарын алдархын англи алтар азарганыхан төлөө байгаа. Энэ бор даагтай эцэг нэгтэй олон адуу улс улсын наадамд харигдаад ирүүлсэн.
Уулсын галаа тодмонлогийн дүнжин гар болон өвсгөлийн дэлтэй зэнхрийн уралдаан улсын хэр зэнгэл нааданд аригжсэн эрлийн хэр хязгаарнаас нь эхлүүлээд олон эцэг нэгтэй адуунууд нь одоо улс улсын нааданд аригдад үрсэн ийм одоо удамтай даагага. Энэ бүр даагны их нэгтэй хоёр төрсөн ахын Алтай генерацны Бат Эрдэнэ хурдан хэрдэг 2012 онд улсын хэр зэнгэл нааданд төрүүлсэн. За 15 оны засгийн газрын баруун бүсийн хурдан мөрдийн уралдаан говь уртад одоо зохион байгуулагдаад Монгол улсын тодмонлоо Туан юун гандмрын өсгий цагаан хэр даагаас одоо түрүү мөгнөд хурдалж байсан. За ингээд одоо хоёр төрсөн ахын улсад төрүүлээд өсөд төрүүлж гисэн аргагүй одоо удамтай адуу их нь бол одоо Сүхбаатарын аймгийн халдсан сумын энэ шин ууган бэрийн улсын 80 жилд аригжсэн Алтар азрынхын төл одоо заахан хэргүй байдаг. За түүний ардал дээр нь Төв аймгийн сэргэлэн сумын яриад Монгол улсын тодмонлоо байж Ононгийн Батулдын хурдан хэрдэг одоо хэвээр байгаа. Ононгийн Батулд үеийн төрсөн ахын Монгол улсын тодмонлоо байж Ононгийн Батулыг ирээдүйн өмнө хурдан дагны уралдаанд 2009 онд одоо өөрийн унган хурдан хэрдэг түрүү мөгнөд хурдуулж байсан юм одоо төвхтэй заахан уяаж. За араас бол одоо Төв аймгийн Алтан булаг сумын Дугаржвын гамзэргийн Гамбэрийн хурдан зэрдэг 3 руу орж ирлээ. За Гамбэрийн хурдан зэрдэг бол одоо тэр хангируул гэдэг нэртэй англи азрынхын төлийн байгаа юм. За энэ зэрдэгтэй эцэг нэгтэй одоо заахан хэрдэг ирээдүйн өмнө хурдан дагны уралдаанд одоо түрүү мөнгөний туртал зэр талцсан даагаас одоо эргэж байсан бас л одоо удамтай заахан адуу. За мөн одоо Алтан булгийн Батүнгийн Батгүйгийн үеж хурдлуулж байгаа. Өвөрхангай аймгийн уян сумын Даваанрын Баатарын хурдан хэрдэг энэ хэдэн дааныхаа өнгөн дээр байгаа. За түүнийх нь ард тал дээр одоо заахан цээжнээтэй улаан алга уцтай үгэтэй халтар даагаас одоо гараад ирсэн үстэй адууга. Энэ бол одоо Сүхбаатар аймгийн дэргэн сумын Гончгийн зүг гэрлийн хурдан халтар дааг юм байгаа юм. За 4 даагны хамгийн цаад талд нь бол одоо Дорн аймгийн 3 дагаар сумын уяаж Батчулууны Дүмэн өлцөгийн унган адуу Дорн аймгийн сайн шин сумын аймгийн алдарт уяаж Адуучин Нэмбаатарын үеж хурдлуулж байгаа. Говьалтай аймгийн Алиун сумын Түнбаатарын Утган бэрийн хурдан хонгордаа гараад ирсэн. Хөвсгөл аймгийн Галц сумын уяаж Намжил дөржин бүрдөржийн хурдан хэрдэг. За Өксүр дээр одоо нэлээд одоо хөлтөйхэн гарч иж харагдж байна. Тамиртай дарган байгаа даагваа Хөвсгөл аймгийнхаа Галтын бүсийн уралдаанд төрүүлжээд ирсэн. Ийм одоо хурдан даагваа их талдаа нь бол одоо Сүхбаатар аймгийн Дарган гунган гүний төл юм байлаа. Ононгийн Молдогийн хурдан хэрдэг очтойхон дөргөн байсан өнөөдөр өвзүрийн хээдэн дагнаас үлдэж байгаа харагдаж байна. За ягаан зэрэгнээтэй Алтар хэрдэг бас одоо гарсан дээгээс дахин дурлаад байгаа. Энэ бол одоо агуу их Алтар чарга газрыг улсын одоо наадам болон их хурд дурлаанд төрүүлж байсан. Тогтгоёрын нөтөг жаргалын одоо хурдан хэрдэг юм байгаамаа. За тогтгоёрын нөтөг жаргалын хурдан хэрдэг бол одоо эзнийх нь нэр нь хингэж байлаа арайхан санахгүй байна. Ямар ч сан одоо тоог үеж урдлуулсан. Энэ хэдэн дагныхаа өнгөн дээр цэнхэр сэжнэтэй жижигхэн хонгор дааг бол одоо Дорноговын Адуучин Нэмбаатарын үеж урдлуулж байгаа. Говьалтай аймгийн Алиун сумын Түнбаатарын Утган бэрийн хурдан хонгор даагаа. Ипагон гэж дуудлагатай өнгөрсөн жил алтан уундруулсан даагтай эцэг нэгтэй юм одоо азарганы одоо төлөв байгаа. За ингээд өнгөний 2 даагийг одоо үзэгч та бүхэндээ захан харуулж игэлгээд Улаанбаатар хотын хан улдургийн уяаж Мягмар сүрэнгийн алтан өчрийн хурдан бурдааг өнгөн дээр Төв аймгийн Алтан булаг сумын аймгийн алдарт уяаж Батүнгийн Батгүйгийн үеж урдлуулж байгаа. Төв аймгийн Алтан булаг сумын угуул Маммасл компани зэрэг Дугаржвын гамзэргийн Гамбэрийн хурдан зэрдэг ам хөөцөн дээр гарч иржээ. Хангируул гэж англи азарганы төл эцэг нэгтэй дааг нь ирээдүйн өмнө ихэд одоо төрүүлж байсан юм одоо удамтай адуу байгаа. За өнгөний бурдааг өнөөдөр бас л одоо ер нь тун дөрвөн байгаа юм байна. За энэ бол одоо аргагүй одоо удамтай хурдан адуулда их эцэг хоёроос нь одоо гарсан адуу болгоноос одоо дагсан ийм одоо удамтай хурдан дааг байгаа. За Улаанбаатар хотын хан улдургийн уяаж Мягмар сүрэнгийн алтан өчр гэдэг залуу саяхан болсон бас Фонцог Улжирагсны нэрнж Төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд 2 их насны нэмэр одоо айрыг дуртаасан байгаа. За ер нь одоо сүүлийн үед одоо уйсан хурдан хурцуулгын мөрд нь улсын одоо наадам болон засгийн газрын бүсийн уралдаанд олон сайхан айрыг төр үрдэж байгаа. Ийм одоо шилдэг залуу уяаж хүн байгаа. За ингээд Дорн Монголын уудам ихээр тал зохион байгуулагдаж ирээдүйн өмнө 2019 хурдан дагны уралдааны өнгөн дээр бол одоо Мягмар сүрэнгийн алтан өчрийн хурдан мурдааг нэлээд зэрэгхэн одоо тасарсан байгаа. За ингээд хурдан дагны уралдаан барайнд орж ирэхэд Улаанбаатар хотын хан улдургийн уяаж Мягмар сүрэнгийн алтан өчрийн хурдан мурдааг Түмний ихийн алтан жолоо өргүүлээ. Алтан булаг сумын Гамдрын гамбэрийн хурдан зэрэг далзандаа ам хөөцөн дурдаллаа. За айргийн 3-ын дааг Хөвсгөл аймгийн Галц сумын Намжил дөржин бүрдөржийн хурдан хэрдэг газрын хол утны уртыг туулан байж ирээд өнөөдөр айрыглаа. Өвөрхангай уянгийн Даваанрын Баатарын хэрдэг айргийн 4 дурдаллаа. Говьалтай аймгийн Алиун сумын Түнбаатарын Утган бэрийн хонгордаг айргийн 5 дурдаллаа. Сүхбаатар аймгийн дэргэн сумын Гончгийн зүг гэрлийн хурдан хэрдэг 6 дурдаллаа. Гарсан цагаас ихэл дархан дурлаад улсын хэр зэнгэл нааданд хурдан буурал мөрөн одоо айрагдуулж өнгөрсөн жил алтан овооноос одоо олон сайхан айраг руу үрдсэн. Архангай аймгийн Хотон сумын Дулам сүрэнгийн Лав сүрэнгийн хурдан алтардаа дархан дурлаад байсан 12 номертэй бас одоо 78-ын багцаагаар орж ирж байна. 48 номертэй мөрцөн хөрөндөө харагдахгүй байсан их хоноос орж иржээ. Ононгийн Молдогийн хурдан хэрдэг 9 дурдаллаа. За хэрдгийг тань амжсангүй Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын Сэрэнбатын Жимэд уугийн хурдан хүрэндэг одоо 10-11-ийн багцаагаар урддаг шиг боллоо. 5 номертэй Монгол улсын тодмонлоо Төвдөн Даждын Батцэргийн унган намагтай захин хонгор халзандааг 12 дото хурдлан орж ирлээ. За мөн одоо 1 номертэй мөрдсөн Монгол улсын тодмонлоо Төвдөн Даждын Батцэргийн хурдан хэрдэг одоо энэ орж ирж байгаа харагдаж байна. За ингээд ирээдүйн өмнө 2019 суралдаан Дорны унаг гал уяаны хамт олон Дорн аймагтаа одоо анхлан сайхан амжилттай зохион байгуулж даагваранд орсон Нямбүгэн Байман калдартын хурдан хэрдэг одоо 15-6-гийн багцаагаараас одоо орж ирж байгаа харагдлаа.
За ийхүү Дорн аймаг Баян Нөмөн сумын зохион байгуулагч Дорны унаг галуу янаас гардан зохион байгуулж ирээдүйн өмнөх 2019 хурдан дагны хурлаан одоо барайнд орсон Монгол улсын малдаа байж утчлын зэнд батын хурдан ардааг үзүр хэдэн дагтай уралдаж байгаа жаахан үлдсэн. Их хурд үзүүлж байна. Ирийн чимэг их хурд мотоцикл Тэнгэрлэг Монголын Тэнхээтэй эрсэд зориулав. Мандах нарыг саранд төлөвлүүлж, мандууга ухааныг сэтгэл татамшуулсан Монгол хаддын эрхэмсэг дүрийн давтамж, энэ тэг орны эмт ургамлын найрлага, эгэлгүй огхгүй сайхны бүтээгдэхүүн, эрхэм таны эргэлзээгүй сонголт, хатан гоёл. Та бууд авах гэж байгаа юм шít. Тэгвэл шилмэл буудын хямдралтай суглаатай буудтай Монгол хөтөлбөрийг орон даяар эхлүүлсэн байна. Таны худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 300 мянган төгрөг тутамд нэг суглаа. Азтай гэх юм бол Брус 30 автомашин, мотоцикл, олон хонжруу таныг хүлээж байна. Танд амжилт хүсье. Баярлалаа. Анхдагч түүхий дээр хийсэн 100% байгалийн гаралтай 3 давхар зузаан хөвн зөөлөн Clinics Decosoft Нян хэмжигч багжийн тусламжтайгаар суултуураас 7654 нян илрүүлсэн бол Domestor цэвэрлсний дараа бүх нян устсан байна. Зөвхөн суултуурч гэлтгүй ван, шал бүх төрлийн гадаргууг дээд зэргээр цэвэрлэнэ. Шинжлэх ухаанд танигдсан бүх төрлийн нянг 100% устгагч Domestos. Ихрий бяцхан дүүнэртэй зориулан уламжлал усан чанартай, найдвартай, жинхэнэ Орос амттан хүүхэд бүхэнд хэрэгтэй бүгдийг багцлсан зөв бэлэг. Их өрсийн баярын мэд хүргэе. Экстра Орос худалдааны төв. Баярлалаа аялалд таныг хүрж байна. Хөгжилтэй аялал компани Номинтой самтын дуучин Монгол улсын сэдвийн тэргүүний ажилтан лидер мөрөнтэй хамтдаа энэ зууны хамгийн том тоглолттой аяллыг байгаль нуурын мэрэг дээр зохион байгуулах гэж байна. Хайртай гэр бүл, анги хамт олон найз нөхөдтэйгээ хамтдаа аялаж, хайртай дуучныхаа сэтгэл тоногсон дуунуудыг сонсож аяллаа амтыг мэдрээрэй. Аялал 2019 оны 6 дугаар сарын 19-21-нд Улаанбаатар хотоос хөдөлнө. Байгалийн сайхныг мэдэрч хамтдаа аялцгаая. Байгаль талаар гэдэг зүгээр балаагийн авъя гэж. Хэрэглэх нь илүү хялбар боллоо. Аппликатортай тампон нь хөвөн зөөлөн шингээгчтэй бариултай бөгөөд авч явахад авсаархан. Kotex аппликатортай тампон. Та аялмаар байна уу? Тэгвэл та шилмэл буудангаас буудангаа аваад суглаанд оролцож хосоороо гадаад аялах эрхийн эзэн болоорой. Бүх зардлыг нь шийдсэн. Нян хэмжигч багжийн тусламжтайгаар суултуураас 7654 нян илрүүлсэн бол Domestor цэвэрлсний дараа бүх нян устсан байна. Зөвхөн суултуурч гэлтгүй ван, шал бүх төрлийн гадаргууг дээд зэргээр цэвэрлэнэ. Шинжлэх ухаанд танигдсан бүх төрлийн нянг 100% устгагч Domestos. Анхдагч түүхий дээр хийсэн 100% байгалийн гаралтай 3 давхар зузаан хөвн зөөлөн Clinics Decosoft. Та бүхэнд нэг сюрприз задлаа. Буудтай Монгол хямдралтай суглаат хөтөлбөрт оролцсноор нэг азтан галт тогооны тавилга. Дахиад нэг азтан удалгын өрөөний иж бүрэн тавилга. Дахиад нэг азтан зочны өрөөний иж бүрэн тавилга хожих боломжтой. Танд аз хэмрийг хүсэн ярив. Баярлалаа.
Эрхэм ууч та бүхнийг Ирландоос төлөвлөгдсөн Karen Brand-ийн адууны нэмэлт тижэл витаминуудыг хөргөнөөр хэрэглээрэй. Сүүлийн жилүүдэд одоо миний хувьд бол энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна. Одоо жишээлбэл одоо энэ Karen Oil, Speed Excel гэдэг энэ бүтээгдэхүүн бол одоо их сайн бүтээгдэхүүнүүд байдаг. Өөр ууж эхлэхээс одоо 50 хүртэл нь одоо хэрэглэж байна. Style Sound гэдэг энэ бүтээгдэхүүн бол одоо хулгарын хавдгаас хэрэглэсэн энэ сайн бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүн бол одоо морийг одоо хөндөөр суулгахаас бас хэрэглэсэн ийм сайн бүтээгдэхүүн байна. Бидэнтэй та бүхэн доор хуцаар холбоорой. За баяр хүргэе. Өнөөдөр бас ирээдүйн өмнөх 2019 суралдаанд бордог сайхан одоо төрүүллээ тийм ээ, сэтгэлдээ бидэнд давалцахгүй. За баярлалаа, сэтгэл их өндөр байна. Тэгээ ирээдүйн төмөх хурдан дагны уралдаанд бордоогоо төрүүлгэлээ. За бордогныхаа хоёр талын удам өгчлийг сайхан яриад өгч. За бордоогны маань эцэг нь болонгот манай галаахан Америкээс орж ирсэн цэвэр англи цусны азраг. Их нь болонгот Сүхбаатар аймгийн халзан сум энэ шиуган баяр гэж үнэ. 80 жил улсад харигдаг алтар азрагны төлөв эергүй. Тэ. Ахтур хамаатан садан гол. Төрсөн ах нь улсад төрүүлсэн, төрсөн ах нь бүс төрүүлж исэн тийм. Тодорхой ямар хэдэн онд ямар одоо? За 2014 онд Алтанбаатар нэр дээр хайртайгаа улсад төрүүлсэн байгаа. 12 онд 16 онд болонгот төрсөн ах нь бас говь алтан баруун бусдын шиг хамарцгаа хайртай. Хамарцгаа хайртай. Тий. Эцэг нэгтэй адуунууд нь яаж авах гэж байна? Эцэг нэгтэй адуунууд бас улс бүсийн наадамд ариг төрүүлээд ер нь олон сайхан адуунууд хурдлаад байгаа. Тухайлбал ямар адуунууд? За галаахан эрлийн цэр азар дүнжин гаруудаа аригдаж улсад аригдаж байсан. Тэгээ зэр юунд бүсд аригдаж байсан, алтар даагаа дээр улсад аригдаж байсан тийм адуун. Тийм байна. За өнөөдөр одоо энэ сайхан наадамдаас одоо Дорны унаг гал уянаас зохион байгуулсан түрүү хүртлээ энэ галын хамт олондоос. За Дорны унаг бол манай галын хамт олон байгаа. Тэгээ галынхаа хамт олонд одоо ингээд бүгдэнд нь баярсан талархснаа чинь сэтгэлээ илэрхийлье. Урд өмнөх ирээдүйн өмнөх үд ер нь яаж оролцож байна? Би ер нь уралдаж байгааг анхудаа л уралдаж байгаа. Тий. Даагаар нь хавар уралдаж байгаа гэж үзье. За дахин баяргийн олон наадамдаас одоо төрүүлгээрэй. За баярлалаа. За юуны өмнө баяр үргийн ирээдүйн өмнөх уралдаанд сонгордоо гарагдууллаа. Сэтгэлээ бидэнд давалцахгүй. За баяр тань наадамд ордод танхуудаа явж оролцоо. Дагаа хэтлээ. За хонгор даагныхаа удам өгчлийг сайн. Энэ Доронтын 3 заглын төмөөцийг үн юм байна. Ямар анзаарганыхан төлөв вэ? За англи азаргаад яг нэрийг сайн мэдэхгүй. Нодны Алтан уун дарагдад төрүүлээд одоонуудын эцэг. За Алтан уун төрүүлдэг даахтай эцэг нэгтэй гэж ярьсан байна. Тэгж ярьсан. Сунгаануудад ер нь хэрв аваа. Урд өмнө ер нь бас уралдуу. Уралдааг уу сунгаан жирэмхүүд айрагдаа 5 дотор л байгаадсан баг. Сайхан байна. Тэгээ хоёр дааг маань айрагдлаа. Тэгээд зэр дааг маань манай хангируулын төл. Тэгээ англи царны төл. Энэ зэр дааг намаа үзүүлээд. Хээр нь дөрвөлөө гурвлаа. Зэр дагтай эцэг нэгтэй хэр дагаас ирээдүйн өмнөх төрүүлсэн баг тий. Ирээдүйн өмнөх эцэг нэгтэй мисэгээ давхин даах төрүүлсэн. Тэгээд эцэг нэгтэй нэг зэр даагаас тавлж ирсэн. Тэгээд манай нам зэргийн хүү ган баярын дааг мах. Алтар дааг ямар удам өгшөлтэй дааг хин гэдэг үн юм. Алтар дааг үр ханга гамбаа гэдэг. Даваа нур хангамбаа. Гамбаатар. Тэгээ тэрний нэртэй март. Энэ нэг холгор хээр азарны. Их нэг цэвэргүй. Тэрний төлөв. Шануугаа оног холгор хээр азаргүй. Биш. Энэ юуны хүлэн бөрийн нэг холгор хээр азар. Дүнжин гараад 7 мөр цагаас. Тэрний төлөв байна. Хоёр дааг маань хоёулаа сайхан оролцоо сайхан. Нэг нам үзэл хоёулаа ариг сайхан байна. Урд өмнөх ирээдүйн өмнөх үдэд ер нь яаж наадаж байлаа? Урд өмнө нэг дааг төрүүлж ирсэн. Хангируулын төлөв галтар даах. Тэнийг халзан даагаас тавлуулж ирсэн. Энэ жил хоёр дааг аригдлаа. За дахин баяр гэмт. За баярлалаа. Соймор нутгаас энэ Дорнод Монголын удам их талыг зорж ирээд бас ирээдүйн өмнөх дааг аригдууллаа тийм ээ, сэтгэлээ бидэнд давалцахгүй. Баярлалаа. Тэгээд Ягамарныхаа онсон Дорнод нутг төр хариг авсан даваастай байна. Энэ манай дүүгийн дааг байгаа. Тэгээд ер нь их нутагтаа их сайхан оролдоод байсан. Тэгээд энэ тэгээд 50-д үзье гэж бодоод ирсэн. Энэ жилийн хэдэг давхар юу? Энэ сая нэг галцманда болсон нэг уралдаанд төрүүлсэн. Тийм тэгэл ирсэн. Өөр уралдааг баг. Хоёр талынх нь удам өгчлийг таасах хэрэгтэй. Энэ одоо их нь бол даргангүй байгаа. Цэвэр монголгүй. Эцэг нь болохоор араа базар байгаа. Их эцэг нэгтэй адуунаас нь давхсан адуунууд байна. Гэхдээ энэ яг манай тэр араа базарны анхны төлөв. Тэ. Одоо нэг 3-4 сайхан ир даагнууд байгаа. Ер нь бүгд сайхан авчихсан. Нэлээ төл сай театр гоё. Энэ уралдаанд ер нь анхудаага ярьж оролцож байна. Анхудаага ярьж оролцож байна. Тэ. Ер нь
хэр дагаа сайн байхлаар энэ том оролтонд тавиад үзье гэсэн зорилготой л ирсэн дээ. Хэдэн километр туулж ирвэ? Одоо 1500 км л болж ирлээ үндсэн дээ. Хоолд гэрэн жигтэн гоён ишгэн надад сэлсэн сарсан мэдээд сүрдэн мөхсөн хөдгүүдэ эцнийг намтууд Борны мунд гадаас татван байгуулсан ирээдүйн төмөн 2019 хамгийн хурдан хөдөлгөөн шалгууруулах хуралдаан зориулсан чөтгөн насны мөрдийн дааган насны мөрдийн уралдаанд Улаанбаатар хангалтын мөнгө сургуулийн алтан мөчрийн бороо амангууд Улаанбаатар хотын мөн масал группийн Анзоргийн Ганбаатрын хол зэр Хусгалын гатун цомын зэргийн хөрөнгөчнөр аргийн дөр урхангийн онгон аваачрын Ганбаатрын савтай аргийн Хавалтан хандуу цомын ояс төмөрватрын түмэрийн хөнгөр эдгээр бүдийг бүрдийг зүрхайд бүрдээ гаргааны зүрхайд андэргүн доороо гаргацын хөрсийн бүрдийг гимэр сүртэн автарсан нотныг нэгэнга шатграад атуунасаа түмжигтэнасаа шидэж таагандасында бүдэж жүрэнэс нүсрэгсэн Кэринаган чипутинэ Мэвэ жинжимутсиннэт мартингэр хэмсаган жинжинэг Аслаа исүрдэр гамакин жинжитэ Хотын майры жиквитэ хойчун бүрөксүдэ хортаа таркын ноцында хортын жинжинэг артында Оян исүрдэ вшүдэ сакында За инхо Дорны унаг галууянаас Дорн аймагтаа хангалан зохион байгуулж буй ирээдүйн өмнөх 2019 хурдан дагны уралдаан төрүүлж яригдсан хурдан өмнө эквадын алтар цолыг дуудаж шагналыг ардуулан өгж байр үргэж байна. За энэ уралдаан бол одоо Эрлиз Монгол 90 охин гэж хамаарахгүй уралдаг гэдгээр ихээхэн онцлогтой. Ингээд өнөөдрийн хөл цэнгэл наадмын түрүү мөгнаагаар Улаанбаатар хотын хан уулуургийн Мянгар сүрэнгийн алтан өчрийн хурдан бардааг тодорсон Монгол улсын тулмантай байж төвдөн дайчны материалыг одоо шагналыг ардуулан өгж байр үргэж байна. За хам хөлөнд одоо Төв ангийн алтан бодог сүмийн Гандргийн амбэрийн хурдан зээрдэ хурдалсан Дорны унаг галууяны Монгол улсын тулмантай авьяа Сүмийн сүрэнгийн хан хуйг одоо шагналыг ардуулан өгж байр үргэж байгаа. Айргийн ураг турталсан Хөвсгөл аймгийн галт сумын намжил дөржин мөрөгдөрчийн хурдан хэр дагны байшаганыг Дорны унаг галууяны Монгол улсын шинхэн алдарт байж хүнсэнгийн ганжулуун гардуулан өгч байр үргэлээ. За түрүүсэн мурдааг бол одоо охин даагва ирээдүйд одоо олон сайхан хурдан өмнөхөд энэ урд дагнаас одоо гарах алтан сав одоо болох баха. За айргийн дөрвдүүд одоо хэр даг одоо хурдалсан энэ бол одоо Өрөнгө аймгийн Уян сумын 5 нурын Ганбаатарын хурдан хэр дагийг аймгийн алдарт байж Батмунгийн Батхүү одоо уйжруулсан Дорн аймгийн мөрөн спорт уяжтын холбооны нарийн бичгийн дарга 30 бат сайхан одоо шагналыг гардуулан өгж өргөлээ. Айргийн тав дурдсан Говьлтан аймгийн Алиун сумын байж Хүнбаатарын Отгон бэрийн хурдан Хонгор дагны бай шагналыг Дорн аймгийн Цагаан Овоо сумын угал Дорны унаг галууяны Бүтийн бат сайхан одоо гардуулан өгж өргөж байна. За энэ өдрийн одоо хурдан дагны уралдаанд түрүү өмнөд одоо хурлалсан болон айр гэдсэн адуунуудыг бүгдийг нь одоо төмөр үлэг матсинглаар шагнаж урамжуулахын зэрэгцээ дээр нь одоо мөнгөн шагналаар одоо шагнаж урамжуулсан үнэхээр өргөн нэлгэр сайхан наадам зохион байгуулагдлаа. Төмний их entertainment үзүүлж байна.
суусан Элэстэмэн хаан нутагтай Цаасаахан уртын дугаар аядугаа өргөн барьсан Монгол Улсын солингоны ажлын Эдрот солийн тэргүүний ажилтныг оюун бэлгэх нартай баярлалаа. За Монгол түмэн хангай дэлхийд энэ сайхан уул усанда дуу хоорой өргөж дугаараа хундагаан тойруулж одоо хангай дэлхийг аргадаж баясуулж цэнгэн байгаа та бүхэндээ сайн сайхныг хүсэн өрөөгөөд Монгол сайхан уяачиг магтан дуулсан хямрлаг дуугаар аяда өргөё. Бас мэдж байгаа дорн дутгаас гаралтай сайхан бүтээлч нарын дуу байгаа. Тэгээд бүгдээрээ сайн хамтдаа дуулцгаая. Монголын апын торгон жолон оройя чисгэл юмаа Mongol dediğin ongi ganda Oya sarısın yere Oya çolundan cısında uyaz Oya buğday sakın Oya çölge nedir Sağsına vardan üstte Ter tarden talga denimne Tam basığı tarde koydes Tasıda hiknegi gaçna За энэ хөө дорны өнөг гал уянаас Дорн аймагтаа анхлан зохион байгуулж буй ирээдүйн өмнөх 2019 хурдан дагны уралдааны үеэр зохион байгуулагддаг шүтлэн насны мөрдийн уралдаан чанд шалга хурдан хөдөлгөөд гарааны зурхаараа хөдлөхөд бэлэн болсон байна. За энэ үеэр зингэл наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагааны дараагаар энэ хөө шүтлэн насны мөрдийн уралдаан чанд шалга хурдан хөдөлгөөд гарааны зурхаараа одоо хөдлөхөд бэлэн болсон. За дорны өнөг гал уянаас улстай нутагтаа зохион байгуулж байгаа энэ уралдааныг одоо үнэхээр өргөн дэлгэр одоо зайхан зохион байгуулсан хурдан бүр уралдаан жүгдүүдээс одоо гарааны зурхаар гарахын өмнө одоо гарын бэлэг гартуулан өгж байгааг үзэгчтэй охин бол одоо талдан гарч байна. За ингээд хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд газар газараа цугларсан 30 хорийн хурдан хөдөлгөөд одоо бүртгүүлээд гарааны зурхаар одоо хөдлөхөд бэлэн болсон. За эдэн дотор одоо өнгөрсөн жил Монгол төрийн их зингэл наадманд айргийн дөрөв дурдлаа давхар уягаар болгон аймаг үүсгэн байгуулагдсны 80 жилийн засгийн газрын хангайн бүсийн хурдан мөрдийн уралдаанд айрагдсан Дорн аймгийн цагаан аваасмын яриад Монгол улсын төдмөнтэй төвтөн дайчны бүцэргийн унаган одоо махвалын хурдан зэрэгдрээ одоо мордсон байгаа харагдаж байлаа. Өнгөрсөн жил ирээдүйн өмнөх хурдан дагны уралдаанд одоо 6 дурдалсан Архан аймгийн хотон сумын уяас улам зөрөнгийн лав зөрөнгийн хурдан зэр талдан үрээ одоо мордож байгаа харагдаж байлаа.
За өнгөрсөн жил Монгол төрийн хөрс ангид наадамд одоо долоод урдаа давхар уягаар Дорнов аймаг зохион байгуулагдсан засгийн газрын өвийн бүсийн хурдан мөрдийн уралдааны эрдий зуунасны мөрдийн уралдаан түрүү мөнгөнд дурдсан Дорнов аймгийн Улаанбаатар сумын яаж Харгуугийн Баатар хүүгийн хурдан шарга хүрээ бас одоо мордож байгаа харагдаж байлаа. За гих мэтлэн бол одоо олон зуутай хурдан хөлгүүд өнөөдрийн хөрс ангид наадамд алтан досон гэж хөлгийн шандас шилгээр ийхүү одоо гараа найзрахаар хөдөлсөн. За Дорн аймгийн Дорны өнөг гал уяаны хамт олон нутагтаан бол одоо энэ сайхан нэрмдтэй уралдааныг анхлан одоо амжилттай сайхан зохион байгуулж байгаа нь. За хуучин бол одоо хувийн 7 ходог зохион байгуулагддаг байсан бол өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Түмэн зүгцэн зохион байгуулагдсан. Өнөө жил ийхүү одоо Дорн аймагт одоо зохион байгуулагдаж байгаа нэ. Дорн аймгийн Баян Түмэн зам зохион байгуулагдаж байгаа. Өнөө жил одоо Монголын мөрөн спорт вэшний холбооны санал наашрын дагуу засгийн газрын шийдвэрээр зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаан бол одоо Дорн аймагт зохион байгуулагдахаар болсон гэдгийг үзэгчтэй ахынд бас одоо дуулгах зүйтэй. За Дорны өнөг гал уяа одоо өнөө жил бас Шорон гахай жилийн босгон дээр Монгол улсын тод мандай Монгол улсын алдар бие цолтноо бас одоо өдгийдэн авсныг үзэгчтэй охин бол одоо сайн мэднэ. За ингээд шүтлэн гарааныхаа зурхаагаас эрэг хэд бэлэн болсон байгааг үзэгчтэй охин бол одоо дэлгэн харж байна. За мандаа л гэж одоо дохио өхөд үндсэндээ бэлэн болсон. За ингээд шүтлэн насны мөрдийн уралдаанд газар зүглэсэн 32 өрөө одоо үрдгүүлсэн. За хорж илөө. Дорны өнөг гал уяанаас гардан зохион байгуулж буй ирээдүйн өмнө 2019 уралдааны хурдан шүтлэн насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан иргэд за төхөөрөмжн дээр бол одоо тэр цаатлын төхөөрөмжний хүрээнүүд арай жоохон очтоод эрэг чигшиг боллоо. За ягаан утастай хүүхэдтэй сайхан зээрдрээ одоо энэ дунд гараад ирсэн уршилж байгаа. Энэ бол одоо Монгол улсын мандаа байж Батчрын зөндөө хатын хурдан зээрдрээ гараад ирсэн байна. За ингээд одоо хурдан шүтэн насны мөрдийн уралдааны хөнгөн дээр Төв аймгийн Баян зан сумын байж Жамсрангийн Мөтөлгийн хурдан хэрвээ гарч ирээ сайхан өдөлсөн бол хурдан дагны уралдаанд 2 дагаан харагдуулсан Төв аймгийн Алтан мулаг сумын ханчин алдар байж Бартмөнгийн Матгүүгийн ойж урлуулж байгаа Алтан мулаг сумын Дууржвын амзэргийн гам мэрийн хурдан хэрвээ ам хүзүүн дээр гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харж байна. За өнгөн дээр бол одоо Төв аймгийн Баян зан сумын Жамсрангийн Мөтөлгийн хурдан халтар өнөөдөр одоо тун одоо төвхөн сайхан гарч ирээ зэрэгтэн хөтөлж байгаа. За 3 дээр гараад ирсэн улаан алцтай хүүхэдтэй хэрвээ өнөө жил одоо энэ Сэлэн аймгийн зүүн бүрэн сумын ноён ажлын спорт вэшний холбооны нэрэмжит наадамд одоо түрүү мөнгөнд хурдалж байсан. Өвөрхан аймгийн бүрэн сумын Пэрэндэн Мэмзэрэнгийн хурдан хэрвээ гараад ирсэн. Энэ зөвдлөгийн үний хоргоо дээр 6-гийн доо номгтой сайхан хэрвээ байгаа. Дорн аймгийн 3 цагаал сумын Бачулууны Төмөнгөлцгийн өнөгн адуу ахаад одоо Төмөнгөлцгийн өнөгн адуу Сүхбаатар аймгийн Баяндлэг сумын Дамнин зүрэнгийн аюулгийн хурдан хар үрээ бол одоо хайргийн дөрөв дээр гараад ирсэн уршилж байна. Энэ хар үрээ өнгөрсөн жил Эрдэнэтийн бүсийн уралдаан 8-д дурдсан. Хөвгөл аймгийн Эрлий зуун насны мөрдийн уралдаан түрүү мөнгөнд дурдсан юм одоо хурдан үрээ байгаа. За түүнийх нь ардал дээр бол одоо Дорн аймгийн Батад сумын Монгол улсын мандаа байж Батцрын зөндөө хатын хурдан зээрдрээ гараад ирсэн. Дорн аймгийн Баян Түмэн сумын Ариад Дорн аймгийн Хаан банкны захирал Түмэн заяагийн одоо хоногн адуу байгаа. Түүний ардал дээр Бараан зэжнэтэй сайхан хонгороо гараад ирсэн байна. Тэр бол одоо Сүхбаатар аймгийн Баяндлэг сумын Дамнин зүрэнгийн Аваа сүрэнгийн хурдан хонгороо одоо 4 номертэй мөрцөн өнөөдөр үзүүрийн тасарсан 5 үрээний ардал дээр гарч ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харлаа. За ингээд 4 үрээн бол одоо арийнхаа үрээнүүдээс жаахан зэрэгхэн болсон. За 4 дээр бол одоо Өрөн аймгийн бүрд сумын Пэрэндэн Мэмзэрэнгийн хурдан хэрвээ авчлаад байгаа. Энэ 2 үрээнийх нь хөнгөн дээр Монгол улсын мандаа байж Батчрын зөндөө хатын хурдан зээрдрээ одоо гараад ирсэн. Түүнийх нь ардал дээр Сүхбаатар аймгийн Баяндлэг сумын Дамнин зүрэнгийн Аваа сүрэнгийн хурдан хонгороо гарч ирсэн бол араас одоо ногоон зэжнэтэй сайхан хулуураа хэдэн өнгийн өмнө цагаан аваад ам үзүүл урдалжаад ирсэн. Дорн аймгийн Матад сумын Хариад аймгийн алдарт яаж насан мөлтийн одоо хурдан хулуураа орж ирлээ. Батмөнгийн насан мөлтийн хурдан хулуурын одоо ороод ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харлаа. Харгуугийн Баатар хүүгийн хурдан шаргуураа тархины одоо нэг тасарсан 7-8 үрээний ар дээр бас одоо уршилж байгааг үзэгчтэй охин сая харлаа. За ингээд гарын үрээнүүдийг одоо сайхан харуулнаа. Дорн аймгийн Баян Түмэн сумнаа зохион байгуулагч ирээдүйн өмнө 2019 хурдан дагны уралдааны үеэр одоо зохион байгуулагддаг шүтлэн насны мөрдийн уралдаан одоо шандаж шалгаж байгаа үрээнүүд гарааныхаа зурхаагаас иргсэн цул одоо сайхан задарсан байгаа. Өнгөрсөн жил улсын хөр зингэл наадам болон булганы үсгийн уралдаанд хайргдсан Аран аймгийн Эрдэнэ мандал сумын Цогтойрын мөнгөртний хурдан зээрдрээ уршиж шиг боллоо. За Төв аймгийн Алтан мулаг сумын Ганцүхийн хад баатрын хоногн адуу Аран аймгийн Хотон сумын нийслэлийн алдарт бие Дулам зүрэнгийн Лав зүрэнгийн 2 халдсан үрээ хоёулан одоо хойгон талаас гарлаатай уршилж байгааг үзэгчтэй охин харж байна. За тэр одоо буулгүй одоо гацсан төхөөрөмжн дээр үлдээд одоо гараа халдаад эргэжчихсэн юм одоо 2 үрээ байгаа. За наадлынх нь халдсан үрээ өнгөрсөн жил ирээдүйн өмнө хурдан дагны уралдаанд 6 дурдсан. За цаадлынх нь бол одоо битүү үрээ юм байлаа. Өнгөнийх нь халдсан үрээ бол одоо Ганцүхийн хад баатрын араа халдсан газрынх нь төлөө. За арийнх нь одоо халдсан үрээ бол одоо алдарт сагуур халдсан газрынх нь одоо төлөө юм байлаа. За энэ 2 үрээний өнгөн дээр яваад байгаа сайхан зээрдрээ бол одоо Дорны өнөг гал уяаны Монгол улсын дод мандаа байд Өвдөн дайчдын Батцэргийн хоногн адуу Архан аймгийн Эрдэнэ мандал сумын Цогтойрын мөнгөртний хурдан зээрдрээ өнгөрсөн жил одоо Махвалын зээл гэдэг нэрээр улсын хөр зингэл нааданд айргийн дөрөв дурлаа булганы үсгийн уралдаанд мөнгө одоо харигдсан ийм одоо зартай хурдан адуу байгаа. Дорны өнөг гал уяанаас морцсон сайхан хээрүрээ хамгийн ард алдан байна. Энэ одоо ган хуйгийн бутангаа хурдан хээрүрээ байгаа.
За одоо өөртөө үзүүрийнхээ өрөөнүүдийг ахаа сайхан харуулна. Төв аймгийн Баянзагаан сумын уяа Жамсрангийн Батбөлгийн уяандараас мөрдөж байсан өсгий цагаан хэрвээ энэ удаа гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ бол одоо 5 номертой мөрдсөн саран дэвсгэртэй хас тамгатай сайхан хэрвээ байсан. За шүтлэл насны мөрдийн уралдааны бүртгэл цав бол одоо бид хүн дээр ирээгүй учраас одоо энэ дурлаж байгаа үрээ болгоныг бас одоо эзэн хүнийх нь нэртэй нь одоо дуудахад жаахан дүүгтэйхэн байгаа. За тэрнийг одоо манай үзэгч түмэн зүгээр болох баха. За 1 номертой мөрдсөн сайхан зэр төрөө одоо Монгол улсын тодмонлоо байж Өвдөн дайчдын Батбөлгийн уяандараас мөрдсөн сайхан зэр төрөө одоо гараад ирлээ. Цаад алтан Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Дамнин зүрэнгийн аваа зүрэнгийн хордон хонгороо одоо өршлөөд байгаа. За мөн одоо Өрөн аймгийн Бүрд сумын яаж Хэрэндэн нэм зүрэнгийн хордон хэрвээ гараад ирсэн байна. Сэлэн аймгийн Зүүн бүрэн суманд одоо төрүүлж байсан. Өнгөн дээр нь Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын аймгийн алдарт Дамнин зүрэнгийн аюулгүй хордон харваа гараад ирсэн байна. Дорнын 3 загалын Бачулууны Төмөнгөлцөө гэдэг залуугийн унган намагта 3 жүрээ одоо мордсон 3 удаа үзүүрийн 10 мөрөнд гараад ирсэн байна. За өнгөний 4 мөрийг одоо үзэгч та бүхэнд харуулж ирэхэд өнгөн дөрөв бол Төв аймгийн Баянзагаан сумын Жамсрангийн Батбөлгийн хордон хэрвээ хөтөлсөн хэвээрээ Төв аймгийн Алтан мөлөг сумын аймгийн алдарт яаж Батмөнхийн Батгуугийн хөвж урлуулж байгаа Алтан мөлөг сумын Дууржвын ганцэргийн хөө Гамбайрын хордон хэрвээ одоо хам үзүүн дээр за цаантлаар нь Дорн аймгийн Баян Нүмэн сумын хөө Дорн аймгийн хаан банкны захирал Түмэн зээгийн онгон адуу Дорн аймгийн Матад сумын яриад Монгол улсын манлай байж Отчрын зөндөө хатын хордон зээрдрээ одоо хам үзүүр орж ирсэн. За зэр дүрэний одоо унган эзэн хаан банкны Түмэн зээ гэдэг үе чи одоо унган адуу бол хурдан халзан дагвал Орхон аймгийн ирээдүйн хурд уралдаан болон Сэлэн аймаг зохион байгуулагдсан Атрын нутгийн хурд уралдаанд одоо тус үр хайр гэж байгааг одоо үзэгч та бүхэндээ Түмний студийн уран бүтээл чамд олон бол одоо төлөвлөсөн байгаа. За унган адуунаас одоо гадагшаан гарч хурдалж байгаа. Энэ одоо өөрийн нутгийн алтан ширгал дэвжэн дээрээс одоо унган зэр дүрэн өнөөдөр аман хүзүүн дээр гараад ирсэн байгаа бол Дундуу аймгийн Сайн цагаан сумын хугуул Дорн аймгийн Матад сумын яриад аймгийн алдарт үеж Батмөнхийн насан болдын хурдан хулуураа хэдэн өдрийн өмнө Дорнын цагаан овоод очиж аман хүзүүн турталчаад ирсэн юм одоо хурдан үрээ байгаа. Түүний ардал дээр нь Монгол улсын тодмонлоо Дорны өнөг галын Төвдөн дайчдын Батбөлгийн өнөг адуу өнгөрсөн жил төрийн нааданд одоо дурдлаа. Засгийн газрын овын бүсийн хурдан мөрдийн уралдаан түрүү өмгөний дурдласан. Улаанбаатар одоо за Дорн аймгийн Улаанбаатар сумын Хар хүүгийн Баатар хүүгийн хурдан ширгүүрээ гарч ирсэн. Монгол улсын манлай Түмэн дэлгэрийн их хоёр одоо уяслагыг харуулж байгаа хурдан ширгүүрээ бол одоо энэ Батмөнхийн насан болдын хурдан хулуурын ардал дээр гараад ирсэн байгаа. За энэ хэдэн үрээний өнгөн дээр одоо сайхан хээр одоо яваад байгаа. Энэ одоо охин байдал шиг одоо харагдаад байх юм да. Батмөнхийн Батгүй алдрын хөвжөрлүүлж байгаа Дууржвын ганцэргийн Гамбайрын хурдан хэрвээ одоо гараад ирсэн байгаа. За ингээд ардал дээр нь бол одоо Батмөнхийн насан болдын хурдан хулуурыг гараад ирсэн уршилж байгаа. Хар хүүгийн Баатар хүүгийн хурдан ширгүүрээ. За араас нь одоо нөгөө Төв аймгийн Баянзагаан сумын Жамсрангийн Батбөлгийн уяандараас мөрдсөн сайхан халтар үрээ бас одоо орж ирсэн уршилж байгаа. Өнгөрсөн жил Эрдэнэтийн бүсийн уралдаан 8-д дурдсан Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Дамнин зүрэнгийн аюулгүй хурдан харваа сая одоо уршилж байгаа шиг боллоо. За гарын юрэнүүд энэ Хэрэндэн Мямзрангийн хурдан хэрвээ одоо гарсан цагаас их дархан дурлаад байсан. За нөгөө хамгийн арын төхөөрөмжнөөс орж ирсэн 2-3 үрээ бол одоо энэ ардал ирнэ. За одоо ер нь далавчтай юм шиг одоо тарлаатай явсаар байгаа одоо үзүүрийн 10 мөрөн дээр одоо агсарж ирээд нийлээд хамгийн надад нь Аран аймгийн Хотон сумын Дулам зүрэнгийн хурдан халдсан үрээ гараад ирсэн. Өнгөрсөн жил ирээдүйн өмнө хурдан дагны уралдаанд 6 дурлаа Давхарьягаар Сэлэн аймгийн Зүүн бүрэн сумын Ноён ичний одоо мөрөн спорт уяачлын холбооны нааданд аман хүзүүн турдсан юм одоо хурдан үрээ байгаа. За саарал зэжнэтэй захын зэрдрээ өнгөрсөн жил төрийн нааданд харигдаа болгоны өвсийн уралдаанд харигдсан Архан аймгийн Эрдэнэ мандал сумын Цогтойрын мөнгөртний хурдан зэрдрээ гарч ирсэн бол хамгийн ардалтан цагаан овцтой өгөхтэй халдсан үрээ уушлаад байгаа. Энэ бас одоо Архан аймгийн Хотон сумын Дулам зүрэнгийн лаг зүрэнгийн хурдан хуур халдсан гэдэг үрээ. За 7 төлн улс улсын нааданд 15 удаа харигдаад өрүүлээд байгаа. Төв аймгийн Алтан мөлөг сумын Ганц үгийн хад баатарын Сагуур гэдэг азаргынх нь одоо төл юм байгаа юм. За хамгийн ардалтан Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Дамнин зүрэнгийн аваа зүрэнгийн хурдан хонгороо Дорн аймгийн 3 цагаан сумын Бачулууны Төмөнгөлцөөгийн одоо онгон адуу байгаа. Фараон гэж азаргынх нь одоо төл юм байлаа. Энэ хонгороотэй эцэг нэгтэй сайхан алтартаа өнгөрсөн жил Алтан овны 105 жилийн ам барьсан гэл нааданд айргийн дөрөв дурталсан байгаа. За ингээд арын үрээнүүдийг одоо үзэгч та бүхэндээ сайхан харуулж байгаа. Дорн аймгийн Дорны өнөг гал уянаас одоо зохион байгуулж байгаа ирээдүйн өмнө 2019 уралдааны шүтлэн насны мөрдөд за сая одоо харагдаад өнгөрсөн хэрвээ бол одоо Өрөн аймгийн Бүрд сумын хугуул Хэрэндэн Мямзрангийн хурдан хэрвээ 27 номертой мөрдсөн. За 1 номертой мөрдсөн Монгол улсын тодмонлоо Төвдөн дайчдын Батбөлгийн хурдан зайлдварны өнгөн дээр бол одоо Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Дамнин зүрэнгийн аваа зүрэнгийн хурдан хонгороо одоо гараад ирсэн. Хонгороо бас л одоо гарсан цагаас их сайхан тархинд дурлаад байсан бол үзүүрийн 5 үрээтэй тасарж дурлаад байсан Батмөнхийн насан болдын хурдан хулуураа жаахан хойшолдоо. За өнгөрсөн жил хөвсгөл завхнаар одоо олон төрүүлж харагдаад Эрдэнэтийн бүсийн уралдаан 8-д дурдсан Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Дамнин зүрэнгийн аюулгүй хурдан харваа гараад ирсэн. За энэ бол одоо Ипагон гэж дуудлагатай англи азганы төд эцэг нэгтэй адуу өнгөрсөн жил одоо зүүн бүсэд дааг төрүүлээд дахиад одоо хязгаарлан үрээ харагдсан байгаа юм. За энэ нөгөө алдарт сагуурын төлөө Дулам зүрэнгийн даг зүрэнгийн хуур халдсан гэдэг үрээ хамгийн алдарт нь битүү үрээ урьшлаад байгаа. За хоёр халдсан үрээг бол одоо Төв аймгийн Сэргэлэн сумын нийслэлийн алдарт үеж инх тайвны Гамболд гэдэг Гамболдын инх тайван гэдэг залуу бол одоо уяаслагыг даруулж байгаа. За Алтан мөлгийн Дууржвын ганцэргийн Гамбайрын хурдан хэрвээ одоо жаахан хойшоллоо. За ингээд арханаас ер нь одоо аксраад одоо урьшлаад
харагдаад байдаг. Аргагүй хурдан одоо өгөх юм бол өнөөдөр энэ халдсан үрээ байна. Аргагүй одоо өршөлж уралдаж байгаа үрээ байна. Аран аймгийн хотын сумын Дулам Зургийн хурдан халдсан үрээг Төв аймгийн Сэргэлэн сумын нийслэлийн алдарт уяаж Хамбалтын Инхтэйвэн одоо уяслаганд харуулж байгаа. Энэ дэлгэцний харагдаж байгаа шарга үрээг бол одоо Монгол улсын манлай уяаж Түмэн дэлгэрийн их хоёр үеж хурдлуулж байгаа. Дорнов аймгийн Улаанбаатар сумын Харгуугийн Баатар хүүгийн хурдан шарга үрээ. Дорны хоног гал уяаны Монгол улсын тод манлай Төвдөн дайчдын Батцэргийн хоног одоо өнгөрсөн жил улсад болоод засгийн газрын говийн өмсний хурдан мөрдийн уралдаан түрүү мөгний дурдсан юм одоо хурдан үрээ байгаа. За ингээд одоо түрүү аман үзүү хоёрын үрээг үзэгчтэй охиндоо захан харуулж ирэхэд Орон аймгийн Матад сумын Монгол улсын манлай байж Батчрын Зэндбаатарын хурдан зэвдрээ наадалт нь за цаадалт нь бол одоо гарсан загаас эхэл захан өтөж уралсан Төв аймгийн Баянзаан сумын Жамтрангийн Батүлгийн хурдан хэрвээ хошуу үлгсэн хэвээрээ. За Дорны хоног гал уяаны Монгол улсын манлай байж Батчрын Зэндбаатар бол одоо галынхаа хамт олноос хамгийн дөрөвдөөс одоо Монгол төрийн хоёр цэнгэл наадмын түрүү хүртсэн юм одоо сайхан уяаж юм байгаа. 2008 онд одоо алдар тугал хулаазарга хязгаарлан насанд нь ардынхаа төрийн хоёр цэнгэл наадманд одоо төмний ихэнх алтан жилөө өргүүлсэн тэр цаг мөчөөс хойш одоо 3 жил дараалан улсын хоёр цэнгэл наадманд одоо эргэдэд дөрүүлгсэн гэдгийг үзэгчтэй охин бол одоо сайн мэднэ. За ингээд Монгол улсын манлай уяаж Дорн аймгийн Матад сумын уугуул Батчрын Зэндбаатарын одоо хурдан зэвдрээ бол одоо буруу талд нь өшөө үлгэж эхэлж байгаа харагдж байна. Төв аймгийн Баянзаан сумын Жамтрангийн Батүлгийн хурдан хэрвээ зөв талд нь одоо гараад ирсэн үржлээд байгаа. За 3 4 5 юрээнүүдийг одоо бүгдээрээ харъя. За 3 дээр бол одоо Харан аймгийн хотон сумын Дулам Зургийн хурдан халдсан үрээр ороод ирсэн байгаа харагдж байна. Мөн одоо Харан аймгийн Эрдэнэ сумын Цогтөлийн мөрдний хурдан зэвдрээ өнгөрсөн жил төр дайрагдаа болгоны үсэд дайрагдсан хурдан зэвдрээ орж ирсэн Харгуугийн Баатар хүүгийн хурдан шаргуураа айргийн дав дээр байгаа. За халдсан үрээд ер нь одоо жигдгэн темпээр явждаг адуу байна. Тогтмол одоо ер нь за нэг 48-аас 50 одоо ер нь бараг буудаггүй юм биш үстэй. Энэ одоо үнэнхүү хурдан адуу байна да. Байнгын хоёр чихээс одоо уршаага хатгаж уралдаг. Тэнгэр газрын заагаар одоо тэртэг алсыг харж уралдаг. Энэ халдсан үрээ аргагүй одоо хааж уралдахад хэцүүхэн адуу гарч ирэх юм да. Энэ сайхан хурдан хөлгүүдээс олонний хэдэн бас одоо хазаа тусах болдог бай. За ингээд өнгөрсөн жилийн ирээдүйн өмнө хурдан дагны уралдаанд 6 дурталж байсан. Архан аймгийн хотон сумын Дулам Зургийн хурдан халдсан үрээ айргийн уралдаар гараад ирсэн. Төв аймгийн Алтан болог сумын Ганцэргүй Хадбаатарын одоо араа балцсан газрынхын төлөв юм байлаа. Алдардаг сагуурынхын төлөв Битүү халдсан үрээ бас одоо үзүүрийн 5 үрээний ардаар урьшлаад байгаа. За энэ одоо дөрөв дээр яваад сайхан зэвдрээ бол одоо өнөөдрийн хөл цэнгэл наадманд бас л одоо үзүүр дөхөн уралдаг таамагтай байсан. Аран аймгийн Эрдэнэ мандал сумын Цогтөлийн мөрдний хурдан зэвдрээ Түмэн дэлгэрийн их хоёр манлай одоо уяслаганд харуулж байгаа. За Батчрын Зэндбаатар манлайгийн хурдан зэвдрээ үзүүр дээрээ за ингээд Дулам Зургийн хурдан халдсан үрээ нэвхэн дуудаад одоо дөрөв мөнгөний дурталсан бол Аран аймгийн мөрдний зэвдрээ аман үзүүн дуртаад Жамтрангийн Батүлгийн хурдан алдараа гарсан цагаас хөтөлсөөр байгаад айргийн 3 дурталлаа. За айргийн 4 дурталсан юм байна үзэгчтэй. За 3 дууд одоо Монгол улсын манлай байж Батчрын Зэндбаатарын хурдан зэвдрээ бол одоо хурдаллаа. За айргийн 5 орж иж байгаа шарга үрээ бол Дорнов аймгийн Улаанбаатар сумын Харгуугийн Баатар хүүгийн хурдан шарга үрээ Бүлтэн алтараа дүнгийн гаргийн хурд уралдаанд одоо аман хүзүүн дуртуулж байсан Харгуугийн Баатар хүүгийн хурдан шарга үрээ өнөөдөр аргагүй хурдан гэдгээ баталж айргийн 5 дурталлаа. Аран аймгийн хотон сумын Дулам Зургийн хурдан хуур халдсан үрээ алдартыг сагуурын дэд өнөөдөр 6 дурталлаа. Сүхбаатар аймгийн Баянзаан сумын Дамнин зургийн аюулгүй хурдан харвараа 7 дурталлаа. За 8 үрээ 1 номертэй мөрдсөн зэвдрээ Монгол улсын тод манлай Төвдөн дайчдын Батцэргийн хурдан зэвдрээ одоо орж ирсэн. За энэ одоо соёл бот гэдэг үний нэр дээр мөрдсөн байгаа болоо да. За нөгөө энэ дөрөв дурсан халтар үрээтэй нэг үеийн дээрээс мөрдсөн өсгий цагаан халтар үрээ яг одоо үзүүр дээр ирээд за энэ хараа одоо маахалчааг байгаа да тун хэгүү шиг одоо харагдлаа. За Дамнин зургийн Аваа зургийн хурдан хонгороо 9 раваатаар орж иж байгаа харагдаж байна. За мөн одоо энэ Бэрэндэн зургийн хурдан хэрвээ за сая хонгороо энэ хэрвээ хоёулаа бол одоо Дорн аймгийн 3 цагаас сумын Батчулууны дүмэнгэлцгийг одоо унган адуунууд байгаа. За ийхүү Дорны хоног гал уянаас гардан зохион байгуулж ирээдүйн өмнө 2019 уралдааны хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж барайнд орлоо. 5 номертэй мөрдсөн Монгол улсын тод манлай байж Вандайгаан уйгийн Бутангийн хурдан хэрвээ ишгэл байхын түүний ардталтад Орон аймгийн Матад сумын Батмөнгийн насан болтын хурдан хуулрын одоо орж ирлээ. Дахин заахан уралдаад байсан 10 одоо нэлээд гаргаж орж иж байгаа харагдаж байна. За ийхүү хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж барайнд орлоо. Их хурд үзүүлж байна. Эдэлгээд ах энэ цагийн унаа нүүдэлчин мотоцикл.
мандах нарыг саранд төлөвлүүлж мандууга ухааныг сэтгэл татамшуулсан Монгол хатдын эрхэмсэг дүрийн давтамж энэ тэг орны эмт ургамлын найрлага эгэлгүй огхгүй сайхны бүтээгдэхүүн эрхэм таны эргэлзээгүй сонголт хатан гоёл. Та бод авах гэж байгаа юм шít. Тэгвэл шилмэл бодийн хямдралтай суглаатай бодонтой Монгол хөтөлбөрийг орон даяар эхлүүлсэн байна. Таны худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 300 мянган төгрөг тутам нэг суглаа. Азтай нь гэх юм бол Брус 30 автомашин, мотоцикл, олон хамжируу таныг хүлээж байна. Танд амжилт хүсье. Баярлалаа. Мэргэжлийн чадварлаг багш дасгалжуулагч зөвхөн танд зориулсан хөтөлбөр. Тоглогоорч сүүлийн үеийн тоног төхөөрөмж. Хайгс хватар дүрэг 11-р хороолол хэвлэлийн хүрээлэнгийн 2 давхар. Харилцагчдын дугаар 71-35-50. Бид эрүүл эрч хүчтэй амьдралыг бэлэглэн. Заяа фитнес клуб. Үлгэрийн орноор аялуулж, үдсгэлэнд гүнж болгох гоёмсог даашинз. Хүслийг минь биелүүлж, хүүхэд бүрийн харцыг булаасан миний даашинз. Ихрэ бяцхан өхөдөө зориулж, гоёмсог дэгжин Орос даашинзанда 15-аас 20% хямдрал зарлалаа. Экстра Орос худалдааны төв. Бид бол Монгол улсын сая 600 мянга гаруй аз жаргал, баяр баясгал, гэрэл гэгээ басан хүүхэд багчуудын нэгэн хэсэг. Бид бол энэ зууны дунд үеэс их орныхон хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багчууд. Харин бидэнд зай завсургийн байшин барилга, бие олон машин тэргээс болоод тоглох талбай, өдөр ирэх тусам хомсцоор длээ. Хүүхдүүд бидэнд энэ бүгдийг гэрэл гэгээтэй болгодог нь үлгэрийн бааtruуд минь. Тэд бидэнтэй тоглож, тэд бидэнтэй мөрөөдөж, тэд бидэнд урам зараг өгч, бид тэдний даган дойраасаар ирээдүй рүүгээ хүсэл мөрөөдөл, зарлиг дөрөн алхахад тасалдаг. Тийм болохоор бид мөрөөдлийн бааtruудаа хайртай. Бас найзуудаа маш их баярлалаа. Аялмаар байна уу? Тэгвэл та шилмэл бодонгоос бодонгаа аваад суглаанд оролцож хосоороо гадаад аялах эрхийн эзэн болоорой. Бүх зардлыг нь шийдсэн. За ёстой болохгүй. Араас нь ажил ажилтай. Амара ватргүй дөрмийн дагуу нэг татна. Өөрийн гэсэн кадацыг сонгодог болттой. Хизээс ажиллаа алдаж үзээгүй. За болио мархаас чухал ажилтай гэдэг ч дээ. Дөрмийн дагуу яах юм нэг кондишн. Ясны дараа дахиад нэг кондишн. Асуудал байхгүй. Тийм үү? Бөмбөрцгийнхэн бүгд хэрэгэлдэг. Эрүүл мэндийн ундаа кондишн. Солонгосын номер 1 бүтээгдэхүүн. Албан ёсны эрхтэйгээр Монголд орж ирлээ. Яахын өмнө нэг кондишн. Ясны дараа нэг кондишн. Үнэхээр үнэн. Би батлана. Оо, та бүхэнд нэг сюрприз задлаа. Бодонтой Монгол хямдралтай суглаат хөтөлбөрт оролцсноор нэг азтан, галт тогооны тавилга. Дахиад нэг азтан. Удалгын өрөөний иж бүрэн тавилга. Дахиад нэг азтан. Зочны өрөөний иж бүрэн тавилга хожих боломжтой. Танд аз хэмрийг хүсэн ярив. Баярлалаа. Монгол Equestrian компани нь дэлхийд хурдан мөрний нэмэлт хэмжээл витамин үйлдвэрлэлээр нэргүүлэгч TRM болон Flas Vital компани бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд нийлүүлэх онцгой эрхтэйгээр ажиллаж байна. Цэвэр байгалийн гаралтай, чанар аюулгүй баталгаатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү нэмэлт хэмжээл болон витаминууд нь хурдан мөрний төсвөр чанарыг богино хугацаанд дээд зэгтэн хүргэж, өндөр амжилтанд хүргэх онцгой ач холбогдолтой тул эрхэм уяачид та бүхнийг өргөнөөр хэрэглэхийг уриалж байна. Манай компани нь хурд хүч, тамир тэнхээ болон уралдааны мультивитамин, амин хүчлийн бүтээгдэхүүн, амьсгалын замын өвчин, дархлаа дэмжигч, амьсгал задлагч бүтээгдэхүүн, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжигч, урьдчилан сэргийлэх болон эмчлэх бүтээгдэхүүн,
тулгуур эрэхтэн холбогч эд туурайн бүтээгдэхүүн, булчингийн үйл ажиллагааг дэмжигч бүтээгдэхүүн, хийлдүүлэх зориулсан бүтээгдэхүүн, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжигч бүтээгдэхүүнийг уяачид та бүхэнд санал болгож байна. Туурах тусгаар Монгол улсын үндэсний их хөв соёлыг нуруунаар тээж яваа эрхэм уяачид та бүхний хүлгэн хурдан байх болтугай. Бидэнтэй холбогдох утас 86 1950. За юуны өмнө баяр үргийн өнөөдөр Дорны унаг галуу яанаас одоо Дорнод нутагтаа анхлын ирээдүйн төмнөх сайхан уралдааныг амжилттай зохион байгуулж шүтлүүрээ харагдууллаа тийм ээ, сэтгэлээ бидэнд тавьсан. Баярлалаа. Одоо анх удаа манай Дорнтой аймагт одоо ирээдүйн төмнөх уралдаан болж манай Дорны унаг гал зохион байгуулж үнэхээр сайхан баяр наадам боллоо. Тэгээ Уйсуур аймаг 3-аар төвлөө. Энд манай Дорнтой аймгийн хаан банкны захирал Түмэн Заяагийн унгаа одоо юм байгаа. Надад унаг бэлгэнд өгчээсэй. Өнөөдөр сайхан давхлаа. Баяртай байна. Өнгөрсөн жил уягдсан уу? Өнгөрсөн жил уягдаагүй. Тий. Тэгээ энэ жил яг ер нь сайхан наадам болж байна. За нийт бас одоо гал уяаныхаа хамт олонд бас одоо сайхан. За Дорны унаг галынхандаа бүгдээрэнд нь одоо үсэн хурдан байж сайхан наадаараа л гэж ярив да. За юуны өмнө баяр үргийн Дорны нутагт бас одоо ирээдүйн төмнөх гэж энэ сайхан уралдаанд ирж шүтлэн одоо төрүүлглээ тийм ээ, сэтгэлээ бидэнтэй уулзаад өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? За баярлалаа. Би Баянгор аймгийн Баянлаг сумын area хаан улдүргийн уугуул тийм гант тулаг, Ганбатын гант тулаг гэж. Манай Хадам Дулам сүрмгийн 5 сүрмгийн 2 өрөө. Нэгэн төрүүлж нэгэн зургаал. Баяртай байна. За хоёр өрөөнийхөө удам өгшлийг бас одоо сайхан. За энэ манай Хадбаатар гэдэг найзын араб хаалзаа зураг хамт байл. Төрүүлдэг нь үү? Төрүүлдэг нь. Зургаалдаг нь болохоор сагуурж ярьдаг хамт байл. Тий, хууралцсан гэх нэртэй. Тий. Урд өмнө даагандаа яаж урлажсан? Энэ түрүү жил $1000 зургаалсан. Аль нь? Араб хаалзан төрүүлдэг. Тий. Зургаалдаг хаалзан. Тий. Зургаалдаг хаалзан бит өөр. Тий, түрүү жилээр суралдаг. За өнөөдрийн наадмын бас одоо зохион байгуулалт. Зохион байгуулалт сайн болж штэ. Тэгээ нөгөө уяжтай холбоо нь бүгд уяжтай сайн ажиллаж байна. Тий. Ян сайхан зингэр агаа сайхан байна. Тий. Дааганд танаа үеийн даагнуудаас одоо тархинд оролдоод за хай дээр орч. За дааганд 7 ч юу. Халтар дааг 7 болоод сүүлийнх нь нэг 10 дээр ороод 4 дааг морцсон манахаас. За дахин баяр үргийн амжилт. За баярлалаа. Нөө харанга Эрдэмэнд зөвхөн юм хэрдэн гэдэг. За. За зэр дүрэнийхээ удам өгшил бас одоо урд өмнөх амжилтуудын сайхан. Энэ дааганда улсад зургаал. Улсад орсон. Улсад харагдаад бүсэд бас харагдсан. Аль бүсэд харагдлаа? Болооны бүсэд. Махуулын зэрд гэж байна. Тий. Удам өгшил зоригоо додмонлоо гэх юм. Зоригоо додмонлоо. Өөр ямар наадмууд дурлаж байна? Өөр нэг наадмууд дурлалцсангүй энэ жил. За дахин баяр үргийн амжилт. За баярлалаа. Баяр үргийн шүтлүүрээ сайхан оролдож харагдлаа тийм өөрийгөө танилцуулаа, сэтгэлээ бидэнтэй уулзаач. За баярлалаа. Би Дорногов аймгийн Улаанбаатар сумын ариад Архуугийн Баатархуу гэж байна аймгийн алдартай яач. Тэг шаргуур маань өнөөдөр сайхан уралдаж харагдлаа. Дорногов аймагт ирээд надад улсад 7-оор ороод говийн бүс төрүүлсэн. За шаргуурынхаа хоёр дэлхийн удам өгшлийг сайхан яриад. Энэ тод болоо яач Дорнотын цагаан уугийн Бацэргийн унгаат. Танаа уянаас бас одоо үрэ ам үзүүлж шүү дээ. Тэгс манай Махбал ахын зэр дүрээ нодны улсад дөрөөр орсон үрэ сайхан ам үзүүлж байна. За энэ сайхан зуны тэргуун сарын бэлэгцээ өдөр бас одоо Дорны унаг галууя. Ирээдүйн төмнөх гэж одоо энэ сайхан уламжлалт уралдааныг амжилттай сайхан зохион байгуулж байна тийм ээ. Галын одоо бас шинхэн гишүүний хувьд баяр сэнгэл наадмынхаа сэтгэлээс бидэнтэй уулзсан. За өнөхөр сайхан байна. Тэгээд одоо ер нь хамгийн адтай нь одоо дааг гэдэг шүү дээ тийм ээ. Адтай хурдан адуу бол тэгээд одоо энэ даагны сайхан уралдаан маш сайхан болж өнгөрлөө. Дорны унаг гал уяаныхан бол ёслол төгөлдөр сайхан тэмдэглэж өнгөрүүлж байна. Тэгээд хангаа дэлхийч гэсэн ивэлсэн их сайхан өдөр байна. Тэгээд энэ сайхан уралдаанд одоо хайрагдж төрүүлсэн сайхан хурдан хөлбүүд маань одоо улс бүстэй олон жил сайхан хурдалж эзэн хүнээ баясгасан нутаг хүснийхээ нэр алдрыг суурайтуулсан сайхан хөлбүүд болох болтугай гэсэн сайхан ирүүлэг өргөж байна. Таны хувьд бас одоо Дорны унаг галууянд одоо ороод хэр удаж байна тийм ээ, мормал одоо бас хэрдэх гэж байна. Яг одоо тэгээд одоо энэ галууяны
Одоо албан ёсны гишүүн бол бас хараахан болоогүй. Ер нь бол одоо болох байх. Тэгээд одоо Батцэрэг Монгол улсын тод манлай уяач Батцэрэг найзынхаа одоо адуу сурагт нь миний адуу сураг байдаг. Тэгээд одоо яалтгүй л одоо тэгээд энэ орны унах гал уяаныхаа хамт олонтой бол одоо их ойрхон ингээд сүүлийн 2 жил одоо хамтдаа байж байна. Тэгээд одоо за энэ уралдааныг бас ингээд сайхан зохион байгуулсан нийт галынхаа хамт олонд одоо хандаад нэг сайхан өрөөлөг. За тэгээд үнэхээр одоо дорны унаг гал уяаны хамт олон бол одоо маш алдартай сайхан уяач нар, удамтай сайхан уяач нар байдаг. Тэгэхээр одоо энэ гал уяаныхаа одоо тод манлай нартаа манлай тэгээд одоо улсын алдарт тэгээд одоо араас нь одоо олон сайхан уяач нар төрөн гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ сайхан хямралдаг сайхан ирчүүдтэй бүгдээрэнд нь одоо хямар сүлд эр хүний зориг цолбоо үргэлж дээшээ байх болтугай. Энэ дорны унах гал уяаны хамт олон маань улс улсынхаа олон сайхан наадамд олон сайхан айраг дүр авах болтугай. Та бүхнийхээ хямар сүлд нь үргэлж дээшээ байж морны босоо цагаан хямар үргэлж ивэх болтугай гэсэн сайхан ирээлийг өргөе доо. Түрүүмгнад архамаа цомын уяас тодорхой авсан дээр талцсан. Зүд архамаа мөрөнд сумын цагтваатрын мөнхөдний зэр аргийн мөрөд дорнот мат сумын гадчрын бодхон базар Туамгийн баян цагаан сумын жамсрын хэр аргийн тав дорнот амгийн Улаанбаатар сумын харгуугийн харг эдгээр хурдан нэргэг сурхаад гөргээ гаргаалээд бас вандарган доорой гаргацрыг хөрсөн мөрдөж одоо үзэдсэн номцсон алган гидумда чатгараад атуунаас тумлажагтнаас наагнаас хөвдөж үрэнэс нүсрэгсэн гэрийн гайхамшиг турдан хөлгүүдээ Эрдэнэ шинжин мөрцөн энэ мөрдийн эрхэм сайхан шинжин гэвэл аслан гисэм даргамг шинжтэй хулдан хоёр жигтэй ойшмөр бушуудаа хурдаад ноцондоо хурдан шинжин мөргөн овыг гисгэн суудаа гисэндөө алуурм бушуугаар хазааргаа хайртай гайсан хоёр жигтэй олны мараа сонсондогдод сууд Тасан бүрэн шатаа содмяд гэрсэн санны жинжээ бүрдүүтэн алтан тэнүүмэг нэгаран агарын сэрти ярмдэгдээд аллаг хоёр нэгдэрэн асын барагч нэгдээд асар үний однамда туун толлуулж дээр болгоно мэгдүүлэгч наадам болгон бүрүүлэгч тодом томны хөдгүүд нөөсөө мөмбөлээ За энэхүү Монгол улсын тод манлай уяа Төвдөн Даждын Батцэрэг Монгол улсын тод манлай уяа Сүмья сүрэнгийн ан уяаг Монгол улсын манлай уяаж Батчрын Зэндбаатар Монгол улсын алдарт уяаж Гүнсэнгийн Ганжулуун за мөн одоо Дорн аймгийн Цагаан аваа сумын Бүдгийн Бацаахан Өрөнгө аймгийн Хар орон сумын Занбазар нарын дэргөөтэй одоо Дорны унаг гал уяанаас гардан зохион байгуулж ирээдүйн өмнөх 2019 сургалтын өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж төрүүлж яригдсан хурдан шүтлэнгүүдийн алдар цолыг дуудаж шагналыг ард улан хөгж өргөлөө. За эх жилийн ирээдүйн өмнөх 2020 уралдаан бол одоо Төв аймагт одоо зохион байгуулагдахаар одоо болж байгаа шиг байна. За тодруулах юм бол одоо өнөөдөр Хурданбар дагаан холтруулагдсан Улаанбаатар хотын хан үйлдвэрийн уяаж Мягмар сүрэнгийн алтан учир болон Монгол улсын тод манлай байж Монголын мөрөн спорт баяжтын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч
Төмрөө хатгын гал ударганаар эх жилийн ирээдүйн өмнөх 2020 уралдааныг бол одоо гардан зохион байгуулах эрхээ энэ өдрөөс одоо энэ Дорнод Монголын уудам ихээр талд хурдан мурдаагаан дөрүүлгэж одоо гардан авлаа. Аймгийн Баян Түмэн суманд Дорны унаг гал уяа. Ирээдүйн өмнөх гэж одоо энэ сайхан уралдааныг амжилттай сайхан зохион байгууллаа тийм ээ. Энэ галаас ус одоо хамгийн отхон улсын алдарт байж хүний хувьд бас одоо баяр наадмынхаа сэтгэлээс бидэнтэй байна. За ингээд манай Дорн талын хурд те сайхан нутагтаа ингээд ирээдүйн төмнийг хурдыг өнөөдөр сайхан манай Дорны унаг гал сайхан зохион байгууллаа. Тэгээд сайхан халахын те сайхан хурдан адуунууд маань бүгд ирж уралдаа. Тэгээд манай алтан очир дүүгээ маань сайхан хурдан бордах төрүүлж наадам шиг олноо сайхан сэнгүүллээ. Тэгээд энэ хорон цогт орсон Дорнотынхоо Монголын ард түмэн те өшөө сайхан хурдан мордон те өшөө сайхан хурдан байх болтгой. Тэгээд энэ наадам одоо тэгээд эргээ Төв аймаг руу болох шинжтэй боллоо. Тэгээд өшөө сайхан хурдан адуунууд Дорнод нутаг те халахтаа өшөө сайхан хурдан төрөх болтгой л гэж хэлээ та те. Галынхаа хамт олонны талаар бас одоо сайхан яриач тийм ээ. Танай галаас бас одоо энэ жил Монгол улсын тод манлай уяаж бас одоо тэрэн гарлаа тийм ээ. Арараасаа залгасан олон сайхан алдарт манлай уяачд бас одоо гарч ирж шүү дээ. За энэ жил манай Дорнотоос их сайхан те өмтэй хурдтай сайхан байна. Манай ах Бацраг ах маань тод манлай уяаж боллоо. Миний бие сайхан Монгол улсын төрийнхөө те алдарт уяас олыг эрхэм сайхан сорыг хүртлээ. Тэгээд олон жил морины төлөө зүтгэсэн болохоор энэ бас төрийнхөө юу эвэлдор те төрийнхөө бас хамгаалалт юунд орж ийн гэж л ойлгож байгаа л да. Өндөр тийм хариуцлага өөрөг хүлээгдэж байгаа гэж бодож байгаа. Тэгээд эргээд сайхан нутгийн орныхаа адууг унган сайхан хөлгүүдээ те төрийнхөө наадам айраг төрөө авахын төлөө өшөө илүү хөдөлмөр тийм ээ хүч хөдөлмөр хөрөнгө мөнгөө зарцуулж идэвхтэй зүтгэнэ гэж те би бодд юм аа. Тэгээд сайхан өхөөячтай те өшөө сайхан адуу хордлуулъя гэж хэлмээр байна. За бидний өдрийн тооллын 17 дугаар жирны уруудаг чимээг шорон гахаа жилийн зуны дөрвөн ширхчин могоо сарын шинийн 18-ны бэлэгдсэн өдөр Дорн аймгийн Баян Түмэн сумнан зохион байгуулагдаж байна. Ирээдүйн өмнөх хурдан дагны уралдааны үеэр мөн одоо Дорны унаг гал уяаныхны унган одоо хурдан удмын адуун зүргийн одоо дуудлага худалдаа бас одоо зохион байгуулагдсан. Хэсгээс бол одоо үзэгчтэй охин долдон гарч байна. За өнөөдрийн одоо дуудлага худалдаанд оролцсон адуунуудаас бас одоо дөрөнд унган зээрдүрээ найрагдсан Дорн аймгийн хаан макрын захирал Баян Түмэн сумын Түмэн заяа бол одоо Монгол улсын тудмалтай төвдөн дайчдын боцоргийн унган намгатай сайхан халтраг үний эзэн боллоо. За мөн одоо энэ Дорн аймгийн Ариад Дам Бочир гэдэг залуу бас одоо сайхан бордаагны бас одоо эзнээр тодорлоо. Өнөөдрийн их хоёр цэнгэл наадамд бол одоо Дорн аймгийн Дорны унаг гал уяаны уяачдын одоо унган адуунууд нь дуудлага худалдаанд оролцсон. За Монгол улсын тудмалтай төвдөн дайчдын боцорог Монгол улсын тудмалтай Сумья сүрэнгийн ган хуйг нарын одоо адуун зүргээс за нэг 10 одоо дуудлага худалдаанд оролцож за баг одоо бүгд шухуу шинхэн эзэндээ бас одоо очсон гэдгийг үзэгчтэй охиндээ дуулгая. За энд одоо наадам одоо үзэхээр хүрэлцэн ирсэн олон сайхан одоо уяачид за мөн одоо дүүншлэн энэ Дорн талын одоо уудам ихээр талд адуун зүргийн адгуулан малалж байгаа бас одоо уяачид тэгээд олон сайхан хүмүүс одоо энэ өдрийн бас одоо баяр сэнгэл наадамд оролцож дуудлага худалдаанд нь оролцож адуун зүргийнхээ удам мөчлийг одоо сайжруулах зорилгоор одоо энэ Монгол улсын тод манлай алдарт уяач нарын адуун зүргээс одоо сайхан хурдан удмын адуунуудыг инхөө худалдаж авч дуудлагаар бас одоо адуун зүргтэй хурд нэмж байгааг одоо үзэгчтэй охин долдон гарч байна. За ингээд Дорн аймгийн Дорны унаг гал уяа, Дорн аймгийн мөрөн спорт уяачдын холбоо, мөн одоо Дорн аймгийн засаг даргын намын газар, Баян Түмэн сумын засаг даргын намын газар одоо хамтран зохион байгуулсан ирээдүйн өмнөх 2019 хурдан дагны уралдаан Дорн аймгийн Баян Түмэн суманд ихөө амжилттай сайхан зохион байгуулагдаж энэ өдөр одоо хурдан даагуулан шүтлэн насны мөрд одоо шандаж шалгалаа. За олон газрын одоо Эрдэнэ төгс уяачид Эрдэнэ дурдан урт хөлгөмөртөөгөө урилсан ирсэн энэ хоёр цэнгэл наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж өндөрлөг шатандаа орж байна. За өнөөдрийн зуны дөрвөн сарын бас бэлэг цаахан өдөр Дорн аймгийн Баян Түмэн суманд ирээдүйн түмэн 2019 уралдаан бас одоо анхлаа амжилттай сайхан зохион байгуулагдлаа тийм ээ. Баяр наадмынхаа сэтгэлээс бидэнтэй байна. За юуны өмнө энэ наадамд хүрэлцэн ирсэн нийт уяачид уралдаан төвчүүдэд баяр хүргэе. Тэгээ энэ Дорн нутгийн энэ жил манай Дорн аймаг зүүн бүсийн наадам одоо Дорн талын зүүн бүсийн наадам маань болондоо энэтэй холбогдуулж манай Дорны унаг гал уяанаас Дорн нутагт одоо хурдан урсгалмөрдүүд нь олноор одоо төрж хурдалж байгаа энэ гал уяанаас маань зохион байгуулж энэ Баян Түмэн сумын сайхан хурдныгаа зүүн бүсийн наадам болохын даван дээр энэ уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тэгээд энэ уралдаан маань
дорн нутгийн цагаан уусмаас ялангуяа дорны унаг галаас ингээд унган төрөл адуунууд сүүлийн 3 жил дараад нь төрөв хүртсгийн сайхан амжилтаа баттгаж цолоос нээлж төмөн холонтойгоо сайхан хур тоож уралдыг хэд нутаг дээрм зорж ирсэн дорны унаг галын таг баярлалаа гэж тийм онцгой сайхан уралдаа болоод. За дорны унаг гал уяаны хамт олон бас одоо яхаар аргагүй нь дорны нутгийнхаа нэрийг Монгол төрийн хөрс ангил наадам засгийн газрын бүсийн уралдаа ингээд олон наадамд одоо цувраад төлж байгаа. Энэ галынхаа хамт олонны талаар бас одоо та өөрийнхөө бодлоо. За дорны унаг гал бол анхлагын Эрдэнэ хурданд одоо 2007 онд анх одоо түрүү авчирсан 2011 онд авчирсан юм бас тодорхой санаж байна. Тэгээд энэс хойш энэ дорны унаг гал маань Монголын морин спорт уяачтай холбооны одоо бодлого шийдвэр орон нутагт хэрэгжүүлэхэд уяачдын манлайлах үүсэд маш амжилт гарган оролцож одоо олон удаа шилдэг гал уяа. За тэдний мордын унс уралдаан зүгтүүд нь Монгол улсын спортын мастер, дэд мастер гэдэг одоо авах хөстэй бүхий л одоо цол хэрэгэмдүрч энэ үндэсний өв соёлыг нааддаг энэ ард түмнийхээ бас баяр болсон манлай цэглэн баяр наадамд одоо сайхан амжилт үзүүлсэн. Энэ маань эргээд орон нутгийн болон энэ хөдөө орон нутгад сууж байгаа залуучуудыг энэ үндэсний өв соёлоор бахархах энийг одоо цааш нь залуучууд авч явахд одоо их түүчлэн урайсан тийм сайхан одоо үүстэй. Орны босоо цагаан юм тэгшээдэг тийм сайхан залуучууд байдаг. Хамгийн сүүлд гэхэд одоо сайн хажлын босгон дээр Монгол Сувгийн зарилгаар тод манлаа гэж Батцэрэг маань боллоо. За мөн одоо энэ үений одоо яг тэр цуг дагаж одоо морь үжсэн одоо тэдний голомтоос тийм Монгол улсын алдарт байж гүнсгийн ганцлан төрсөн гэдэг. Энэ дорн нутгийг бахархал болсон. Энэ уул усаа баярлуулсан сайхан наадам болж байгаа байдаг. Өнөөдрийн наадмыг бас одоо Дорн аймгийн морин спорт уяачтай холбоо хамтран зохион байгууллаа тийм ээ. Бас одоо хурдуудны одооны дуудлага худалдаа бас одоо зохион байгуулж байна. За энэ жил манай Дорн аймгийн засаг даргын захирамж гарч за аймгийн зэрэгэлтэй 6 уралдаа гарсан. За үүний одоо 2 тон манай Эрдэнэ төмөх уралдаан байгаа. За үүнтэй холбогдуулаад манай энэ уралдаанд аймгийн уяачтай холбоод энд бол засгийн захирамжийн хамтран зохион байгуулсан. За энэ дээр мөн одоо манай Дорн аймгийн цагдаагийн газар, мал эмнэлгийн газар, хүнсүдэн аж ахуйн газар, за мөн одоо хүүхд хамгааллын дээр хамтран ажилладаг, байнга хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагууд одоо хүүхд гөрөлтөлийн газар, мэргэжлийн хамтран газар гэдэг олон хүний эсрэг хичээлзүүдтэй. Дээр нь одоо энэ Баян Түмэн сумын засгийн хамгийн газрын хамтран үйлчилгээний уралдааны сайхан энэ тэмгч уралдаан сайхан зохион байгуулад дэлхийн хангалтын сайхан төсөж бид бүхэн тийм ээ. Хоёр хон юм тэнгэр амгах зэрэгч байсан мөлий тэнгэр онгож морины одоо энэ үүсийг маань хөвчөөс сайхан тийм наадам боллоо гэж бодож байна. За энэ хөрхөм үзэгч та бүхэндээ Төмний студийн уран бүтээлч хамт олон Дорны унаг гал уяанаас гардан зохион байгуулсан ирээдүйн өмнөх 2019 суралдааныг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дорнод Монголын уудам ихээр далайн ажилсаг малч хөдөлмөртсөн олныг хурдан мөрний босооцоо эмэр өнө мөнхөд ивэж Дорны унаг гал уяаны адуун сүргийн их бэлчээр тэр унаг болгоно нь босоод онцож ардын нэрийн хоёр зингэл наадмын айрыг дөрөнд хурдлахын өлзий цайхан гэрэл дор энэхүү нэвтрүүлгэн жаргаая.